Тэгэхээр Гинко бит хоёрын сар тутам гаргадаг подкаст юм 5 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаа бол E3-ын дараа гарч байгаа гэдэг утгаараа мэдээлэл бол маш их байгаа. Голдоо E3-ын мэдээллүүд онцлоод компаниас бүрийн конференцуудыг яриад явна гэсэн утгатай байгаа. За хоёулаа шууд эхлэе те. За шууд EA-с эхлэх үү? Electronic Arts. Би болохоор ингэж бодож байна л да. За эхлэхээс өмнө Гинко ерөөхдөө энэ жил E3 ямар санагдав те. Өнгөрсөн жил E3-ыг бас ажлаасаа чөлөө аван байж шүнжэнгөө үдсэн үний ямар хөө хүлээлтэнд хүрсэн үгүй те. Өмнөх подкаст дээрээс хоёул хүлээлтийн хадлаар ярьжсэн шүү дээ те. Тий яг өмнөх жилийнхээ бол арай гүйцээгүй юм шиг санагдсан. Гэтэ бас хангалттай байсан. Ер нь бол таалагдсан байна. За миний хувьд бол энэ жил анх удаага яг подкаст хийсний буйнаар энэ нухацтай сууж үзсэн. Бүгдийг үзсэн. Тийм 4 конференц бүгдийг үзсэн. EA, Bethesda, Microsoft, Sony, Ubisoft 5 юм байна те. 5 конференц бүгдийг үзсэн. Миний бодлоор Ubisoft-ийг жоохон мяа болсон юм шиг санагдсан. Тэгэхээр мяа болсныг нь эхлээд ярих уу эсвэл гоёос нь хэлж ярмаар байна те. Одоо болохоор яг нөгөө Distragar нь яриул зүгээр юм санагдсан. За тэгээ. EA юу? Тий. За эхний конференц. За Electronic Arts-ын конференц. EA бол ерөнхийдөө эксперттэй юм шинэ юм зарлалтгүй. Тэгээ энэ жил ч гэсэн харьцангуй ингээд тийм аюулгүй талтай. Тэгээд л хитэ спорт тоглоомод танилцуулсан. Electronic Entertainment Expo гэж байна. Тэгээд entertainment гэдэг утгаараас нөгөө конференцээ яаж танилцуулж зохион байгуулж байгаа хийсласнаас сэтгэлээ хэлье гэж бодож байна л да. Одоо гол нь нөгөө мэдээ унших тэр юу үзэх хоёрын ялгаа нь энэ л байх болоо гэж бодож байна л да. Тэгэхээр EA-ийн конференцийн хувьд Лондон, Лос Анжелес хоёроос зэрэг хийж байгаа харагдсан тий. Google-дэд үзсэн чинь хоорондоо 8 цагийн зөрүүтэй байт юм байлээ. Тэгээд за одоо тэнд байгаа хүмүүстэйгээ холбогдъё гэлтэнгүү тэнд байгаа девелоперууд нэрэл юм яриад хоёр газар бараг өдөр шөнө болж газар хийж байгаа нас сонирхолтой санагдсан. Тэр анх удаа яг тийм хийж байгаа. Тэр нь бас сонирхолтой байсан. Харамсалтай нэг зарлсан юм нэг онцсон байгааг болохоор тэгээд. За юу зарлж байгаа гэдэг талаас нь хоёулаа одоо яриа тий. За тийм. Titanfall 2-ыг энэ жил гарныг зарлсан. Тэгээд нэг онцлог юм нь PlayStation 4 дээр бас цуг гарч байгаа юм байлээ. Тэгээд өмнө байгаагүй хоёр дээр одоо нөгөө зохиолтой буюу campaign mode гэж орж ирж байгаа. Бас хамгийн том шүүмжил болж байсан юм нэг нь шүү дээ. Тэрнийхэн трейлерын ч гэсэн ер нь их сонирхолтой харагдчихсэн. Тэгээд тодорхой хэмжээнд ер нь яах вэ? Жоо хүлээлт үүсгэж чадсан бахаа гэж бодож байна хүмүүсээ. Тийм анх бол трейлер Titanfall 1-ийн трейлерыг үзэн тэрөөсөө доглоо гэж тийм нэг Call of Duty шиг юм байна. Угаасаа девелоперуудын зарим тэнд явжсэн болохоор гэсэн тэгээд яалч нөгөө нэг single playerтэй болоод нэг тоглогчийн горимтой болоод тэрнийх нь трейлер нэг сонирхолтой харагдсан. Одоо тэр Mecha Suit робот тэр нисгч хоёрын харилцаа бас нэлээд сонирхолтой байх юм болоо. Жишээ надад итэг гингүүтээ нөгөө хүнээ аваа шидчихэж байгаа тэр хөвжөлтэй харагдсан. Тэгээ бас одоо ингээд нөгөө мультиплатформ гэдэг Xbox One-оос гадна PlayStation 4 дээр бас тэгээд PC дээр гарч байгаа болохоор арай жоохон өмнөхөд бол илүү удаан настай байх болов гэж бодчихлаа л та. Тийм шүү дээ. Titanfall нэг чинь баг хавар нь гараад E3 гэхэд мартцсан байсан шүү дээ. Ерөөсөө тийм. Олон хүмүүс мультиплеерийн тоглоод тэгээд айгу ахлах гэж бодож байна. Тэгээд DLC-гээр жоохон нэмээд цаг тухайд нь явуулсан. Сонирхолтой ч магадгүй. За Titanfall 2-ыг тэгэхээр хүмүүсийн шүүмжийг хүлээж аваад нэг тоглогчийн горимтой ихэр болсноос онцлогтой байлаа тийм. За дараагийнх нь EA конференц дээр зарласан юм нөхөр нилээд спорт тоглоомудаа үзүүлжсэн тийм. Нөгөө NFL, FIFA тэргээл Гинко ерэн спорт тоглоомыг сонирхдаг. Сонирхдаггүй тэгээд яг энэ жил зүгээр яасан бэлээ. FIFA дээр нөгөө бас story mode гэх тийм зохиолтой болж байгаа юм бэлээ. Тэр нэг сонирхолтой бол. Түка 2K энэ төр дээр ч нөгөө сагсан бүч болоод өөрийнхөө хүнийг өдөртэй явж болдог. Тэрнтэй төссөн юм гэж хүмүүс бичсэн байхыг харсан. Би бас спорт тоглоом ер нь нэг тоглолтгүй болохоор баг гүйлгээд өгсөн гэж болно да тийм. Хөл бөмбөг тоглодог хүмүүс бас сонирхолтой байж магадгүй л байна. Тэгээ жил болгон гардаг болохоор бас жоохон үнц нь муутай гэх юм одоо. Хамаг asset юм дахиж хэрэглээ шинжил нэг ховорхон л юм шиг харагдаад. Яг тоглодог хүмүүст бол яг бас нэрийн шинжилгүүд нь мэдрэгддэг л юм шиг л тэр хөдөлгөөн. Тэгээ спорт тоглоом дээр бас нэг гол шүмжил нь юу гэдэг вэ гэхээр ингээд юу гэдэг зарим одоо юу гэдэг 2K 12, 2K 13 гээл дараач нь гарангууд өмнөх нь илүү зарим хүмүүс таалагддаг. Тэгэхээр ингэж шин тоглоом гаргаж байхын оронд өмнөх тоглоом дээр ч гэдэг юм эсвэл шин тоглоом гаргахгүйгээр одоо нөгөө тоглогчдын ростер руу тийм багуудын бүрэлдэхүүнүүдийг нь өөрчлөөд шинжилсэн байдлаар тэгж яаж болдгоо юм заавал ингэж дахин $60, $70 гэж юм хийж чаар гэл. Тийм ээ л. За өөр хүмүүс бол нөгөө юу их хүлээж ирсэн. Mass Effect Andromeda гэдэг Mass Effect-ийн 4-р ангид жишээ ярих бол бас биш ч юм уу. Гэтэ яг
Ер нь тэрийг хараадсан. Тэгээ тэрийг бол ерөөсөө олигтой юм гаргаагаа үзвэр хийж байгаа гэл нэг тийм. Жохон юм үзүүлэл. Өглөө яг миний санаж байгаагаар бас нөгөө Star Wars-ийн Battlefront-ыг бас хийжсэн байхгүй. Ерөөсөө олигтой трейлер үзүүлэг үзвэл бид нар хийж байгаа гэл нэг тийм сүртэй зарлаад яг Mass Effect-аас яг энэ жил ийм юм анзаарчихсан л та. Тэгээд тэрийг уг нь хүмүүс хүлээж ирсэн юм шиг санагдсан. За шинэ тоглоомд нь Фэ гэх нэг тоглоом байсан би харсан тий. Одоо хими элементийн нэрээр нөгөө төмрийн нэр шиг юм байлээ тий Фэ гэд. За тоглож үзээгүй ч гэсэн Ori and the Blind Forest гэх нэг тийм платформер тоглоом байсан шүү дээ. Тэрнтэй их төстэй юм шиг харагдсан. Комментэрийн ч гэсэн хүмүүс орой тэгэлжсэн байлээ. Тийм үү. Яг нь Фэгийн зүгээр графикийн чиглэл нэг сонирхолтой харагдсан л та нэг тийм өвөрмөц байсан тий. Тийм тэгээд нөгөө яг Ori and the Blind Forest-тай адилхан шүүмжилж байгаа ч гэсэн Фэ болохоор юм 3D элементтэй 3 хэмжээст бийс тоглох болохоор бас тийм бас сонирхолтой орчин үеийн шинэлэг платформер байх магадлал. Яг шинэлэг гэж хаашаа надад ерөөсөө сонирхолтой харагдаагүй. За түрүү Гинко нөгөө Андромедаг хийж байгаа гэдэг нэг хальт яриад ямар ч кайфгүй байсан гэсэн тий. EA лицензийн эзэмшээд нэлээд олон девелоперууд Star Wars-ын тоглоомуудыг хийж байгаа. Тэгээ хүн гарч ирэнгүүт ерөөсөө онц юм яриаг байхгүй бид нар тийм тоглоомуудыг хийж байгаа. Яг л өнгөрсөн жилийн нөгөө Battlefront шиг баг үзүүлэгч юм байхгүй нэг хальт юм ярьчаал тий. Олон сонирхолтой газар явна, олон шинэ баатрууд, шинэ адал явдлууд гээл нэг. За Star Wars-ийн үед бол тэгээд яг тодорхой юм яриаггүй ч гэсэн нөгөө EA-ийн Eveldor гэдэг юм одоо тий тоглоомыг хөгжүүлж байгаа студиудын талаар бас баг зэрэг мэдээллүүд гаргасан байгаа. За DICE-ийн хувьд өнгөрсөн жил гарсан Battlefront-ийнхоо DLC-уудыг нэмж гаргана гэсэн байгаа. За Visceral Games болохоор Gimco мэдээж мэдж байгаа хэрэг нэг Dead Space-ийг хийсэн студиуд, James Bond хийсэн байлээ. Загламаас эцгийн тоглоом Simpsons-ийн Hit and Run-ыг хийжсэн, Battlefield Hardline-ыг хийсэн. Тэгээд Visceral Games студийн болохоор 18 онд Star Wars-ын шинэ тоглоом гаргана гэсэн. Тэгэхээр бас өнгөрсөн тоглоомыг хараад тахад нэг гол дүр яваад адал явдал туулдаг тиймэрхүү тоглоом харагдаад яг хуу Dead Space-ын тэгээд яхаар бас нэг аимшигын гоё тоглоом байх юм болов уу гэсэн бодолтой. Тий. Одоо энэ дээр онцлох юм нь юу юм бэ лээ? Энэ Visceral-ын хийж байгаа тоглоом нь зохиолын нөгөө Amy Hennig гэдэг одоо PlayStation-ы Uncharted гэж зурвал тэрний зохиолыг бичсэн хүн яг ажиллаж байгаа юм билээ л дээ зохиолтой байна. Тэгэхээр бол зохиол талаас бол нэлээд сайн болох байх гэсэн хүлээлт бол байна. Disney худалдаж авахаас өмнө одоо энэ ч нөгөө Expanded Universe гэдэг зөвхөн кинонуудаас гадна өчнөө олон ном тоглоомууд тэргээд бүр Wiki-ийн баг хамгийн том тийм фантази ертөнцийн Wiki байсан баха. Тэгээд тийм байсан болохоор тэндээс зөндөө олон санаа манаа юм бас оруулж ирэх боломжтой болов уу гэж бодож байна. Тэгээд дараа жилийн 3 бол жоохон трейлер үзүүлэх байх гэж бодож байгаа. Одоо энэ EA 2 жил дараалал Star Wars-ыг үзүүлж байгаа байдлыг харахад бол зөвхөн л харагдаж байна. За Star Wars-ийн өөр ямар тоглоом, ямар студиэр хийж яах гэх юм бол Respawn-ийн шинэ тоглоом хийж байгаа гэсэн байлээ. За Respawn-ийн үед бол Titanfall 1-ийг хийсэн. За түрүү битээр ярьсан Titanfall 2-ыг бол хийж байгаа. За өмнөх уран бүтээлчт нь бол нөгөө Wes Sampelan тэгээд улсууд нь Infinity Ward хамтраад Call of Duty 2, Modern Warfare 1, 2, 3-ыг хийжсэн. Ghost-ыг бас хийжсэн гэдэг утгаараа шүүтрэл тоглоом байх болов уу гэсэн бодолтой байна. За Star Wars-ээр нэмж хэлэх юм байна уу гэхэд. Тэгээд ойлгомжгүй бид next-тэй нэг яадаг болох ажил бүтлгүүтэй болохоор тэгэл заа. Ер нь бол нөгөө нэг өмнөх Battlefront-ийн тоглоомууд чинь сансрын tulаан, газрын tulаан тэгэл зохиол гэл ийм том package лсэн шиг санагддаг байхгүй. Одоо болгоод ингээд за shooter first person shooter-ингүүт Battlefront гэж DICE-ийн гаргаал тий. Тэнгүүтээ ийм сансрын тулаантай хэсгийг нь болохоор нөгөө VR experience гэх нэг трейлер гаргацсан шүү дээ тий. Тиймэрхүү болгоо нэг задал чаяалга юм шиг харагдаад байгаа. Тэгээд за дараагийнх нь Battlefield 1. За EA-ийн бол энэ жилийн хамгийн том хүмүүсийн цэсийг хөөргсөн гэж болохоор зүйл бол Battlefield 1 гэж нэрлэгдээд байгаа Battlefield байгаа тийм. Тэгээ энэ дээр нөө 32/32-оор геймплей амдаар нь үзүүлсэн тийм. Тэгсэн амдаар нь үзүүлсэн зөндөө олон алдартай ютуберүүд за Snoop Dogg энэ тэр дунд явж нэлээ хай болцсон харагдаж байна гэж хүмүүс л тэгжлээ. За хоёулаа бол демог нь үзсэн байх те геймко трейлерүүд бүгдийг үзсэн байх. Өөрсдөө үздэг ютуберуудын геймплейдээс харсан байх. Ямар сэтгэлтэй. За би геймплей нэг сүртэй үзэв. Гэхдээ яг жоохон харсан чинь тэгэл нөгөө юу нь бол тэгэл гайгүй гоё л болох юм шиг санагдсан л та. Геймплейг нь үзэхэд бол график юм бол үнэхээр ярилтгүй сайн харагдаж байна. Одоо уур амьсгалыг нь оруулах гэж хичээсэн харагдажсэн. Зөндөө олон теори хэрэгслүүд танкнууд хийчин дог тий за англи нэг төрлийн танктай германчууд бас нэг төрлийн танктай тэд нар өөрөөр механиктай гээл
сонирхолтой харагдчихжээ. За буудал цааны хувьд ерөөхдөө геймплейийн хувьд бол нэг хүчиргүй айхтар тасраа шинэ элементүүд орж ирээгүй. Яг зарим нэг шинэлэг юм их юм бол за гардан тулаан гэх юм бол бууга барьж ивж байгаа л амар хурдтай гүйчихэд жадаа нөгөө нэгэ зоодог ч тэр хэсгүүд тэгэхээр сонирхолтой харагдчихжээ. За зэвсгүүд бол ямархан модификейшн нэмэлт зүйлс байх нь бол тийм ч их сайн харуулаг байх гэж бодож байна. Гэхдээ яг хөө подкаст ингээд битээр E3 сэтгэл хийж байгаа ч гэсэн шин геймплейүүд юмуд бол YouTube рүү зөндөө орлоод ирсэн байлээ. Тэгэхээр подкастаас цааш өөр Battlefield-ийг тэр юу болж юм бол YouTube-ээр хайгууц зөндөө юм гараад ирж илүү байсан. Тоглолтын хувьд болохоор яг ч дандаа германчууд, англичууд эсрэг байлж байгаа барсан. Тэгээд Франц бол дэлхийн 1-р дайны ялч хамгийн том хэсгүүдийн нэг. Франц шууд ялагдсан бол ер нь Герман ялах нь тодорхой байсан. Тэгсэн чинь Француудыг DLC болгож байгаа гэж байсан. Тэгэл даанч явдаа чи ингээл ийм хөөдөөс гарцсан байлээ. Би бас нөгөө юу зарлах болоо гэж хараад байсан нөгөө зохиолынх нь story trailer зарлах болсон гэсэн. Тэрэн дээр ерөөсөө юм зарлаагүй. Тийм. Байдал 1-р дайны үе юм чи сонирхолтой story хийж чадах болов гэж хараалаа л та. Story-гоор хийчихвэл бас хэрэг яах вэ тийм. Яг хөө тэгээд цаг агаар нь динамикаар өөрчлөгддөг, үйлдвэрхий болох бороо орхон гэл нар мар гарах. Тэгээд юмнууд харагдчихилээ. Тийм агаарын талон дээр сонирхолтой юм харагдсан ийм том агаарын бөмбөлөг шиг юм. Эсээ явжсэн яг нөгөө одын дайны Star Destroyer шиг харагдаж байгаа. Яг нөгөө Battlefront 1 2-ын тэр дээр ингээ газар тулж байгаа тэнгэр дээр нь тийм том онгоцод нисэж явж харагдах байхгүй. Гэхдээ очиод үзэнгүүт эзэж очиж үзэх боломж үзсэн зүгээр арыг найр гоо чимдэг байхгүй. Харин Battlefield 1 дээр харагдж байгаа тэр агаарын бөмбөлөг бол ийм том сүртэй үнэхээр юм presence мэдрэгж байгаа юм сүртэй юм байшиг надад. Тэгээ тэрийг ашиглаж бас бууж яаж болдсон бэ лээ зөвөн харагдчихлээ. За тэгээ нэг иймэрхүү нэг экспорташн юм зарлаагүй ч гэсэн байл. Тийм ариг тэмдэглэлээ харсан чи EA-ийнх ер нь хамгийн цөөхөн юм бичсэн нь шүү. За дараагийн компани руу орох конференц. За яг хуу EA-ийн хувьд өөр дүгнж хэлэх юм гинкод байна. Надад бол их байхгүй. Ер нь бол тэгэл энгийн л болсон л экспорт. Тийм конференцууд ч бараг цаг хагас орчмын урттай сухад дунджаар тийм. Тэгээ EA бол бараг цаг хагас гэхэд яг ийм нэг мөлжүүртэй уншууртай сонсууштай юм бол цөөхөл хэлсэн шиг санагдсан. Ерөөхдөө хийж яаж явж байгаа мэдгэж байгаа юм та ерөөхдөө дурдаал хийж байгаа шүү. Ухааны яриад нэг тийм хөл бодоод өнгөрчихсэн гэсэн. Айхтар тийм догдол хайп үүсгэсэн юм бол нэг байгаагүй. Ерөөхдөө нэг юм тийм. За дараагийн конференц. За дараагийнх Bethesda энэ жил 2 дахь жилтэйгээ ингээд конференц хийж байгаа. Тэгээ шууд тоглоомуудын нэр явуучих. Шууд Quake Champions-ыг зарласан. За өнгөрсөн подкастаар хоёулаа яг нөгөө нэг Battleborn Overwatch энэ төр шиг явахад тэр old school-ийн эргэж ирэлт хийж болоод дээ штэ гэж яг энэ миний ярьжсэн юм биелсэн байж штэ тий. Quake Champions зарласан. Хэр сарагдсан бэ ер нь? Ер нь тоглолдог байсан өмнөх Quake гэдрийг. Өмнөх Quake хідэн байсан юм бол та 3 муур байсан болоо тэрийг PC-ийн найзтай тоглолдог байсан. Ер нь хөгжлөө санагддаг байсан шүү дээ. Олоолоо тоглолт зугаатал юм санагдсан бас. Цөөхөл болохоор бас юу те хурдан хөдөлгөөнтэй амар хурдан үйл явдал. Тийм. Тэгээд мультиплеерээс гадна бас нэг ганц тоглогчийн горим шиг юмтай байдаг байсан шүү дээ тэр чинь те. Улам хэцүү ботготтой байлаа тиймэрхүү. Тэгээд өмнө нь Now гээд нэг английн ч юм уу сууг байсан юм. Тэрэн дээр Quake-ийн тэмцээн гардаг байсан гейм код үзчихсэн үгүй юу? Яг хуу хальт хаяа хардаг байсан үү яг үзэхээр бас нэг тийм сонирхолтой санагддаг байсан. Би ч жоохон байсан болохоор тэгэл үзээ суучдаг байсан байхгүй. Тэгээд Багдад дээр харжсэн дөрүүд юмуудыг орчин үеижүүлээд бүр зэвүүн царайтай болгох. Жишээ нөгөө Doom Wolfenstein-ийн дөрүүдийг яаж орчин үе юм болгосон байсан. Тэдний шиг их гоё болгож чадсан шиг харагдчихсан. Гэхдээ илүү одоогийн тиймэрхүү хурдан хилтэй шүүтрүүд гэхэр чинь ерөөхдөө дандаа Team Fortress 2-ын клонууд юм шиг юм нэг өөрийгөө сериусны хүлээж авдаг биш те хөнгөн хурд ирж хүчтэй юм шиг. Харин Quake болохоор арай илүү нэг сериусны арай илүү байдаас ч юм уу те арай илүү хардкор байх чичээж юм шиг санагдсан. За Quake нэг тиймэрхүү. Тэгээд анзаарсан бол бас юг зарласан байлаа Сэмэрхэн Wolfenstein-ийн дараагийн шинэ ангийг. Яг Quake нөгөө ихтэй нэг юм уншаад байсан шүү дээ. За тэрэн дээр юу байсан бэхгүй юу? Ингээд Wolfenstein өмнөх анги чинь нөгөө New Blood лөө Old Blood. Одоо Wolfenstein ч бараг 2-ын гаргацсан байж шүү дээ. Old Blood тий. Тэнгуутаа New Colossus гэдэг зүгээр бичиг байсан. Тэгээд хизээ гарахын зарлаагүй нэг тийм. Тэгээ ерөнхийдөө Wolfenstein-ийн шинэ ангийг ингээд tease хийлээ. Яг нарийн мэдээлэл нь бол ерөөсөө яг хүмүүс анзаарсан сүүлд нь анзаарсан байсан. Тэр нэг
гоё тим тийс хийж чадсан л гэж бодож байна. За Quick тиймэрхүү оо жанр дундаа тийм хүүхэлдэйн кино шиг харагддаг шүүтчүүд шиг биш те илүү хардкор маягтай болж надад бол дажгүй хүлээлт үүссэн гэж хэлж болно. Яг тоглохоогүй л дээ. Гэхдээ тийм тоглоом хийж чад баяртай байна их юм. За өөр чинь Skyrim 5-ын биш буруу ярьж. Skyrim 5 биш шүү дээ. Elder Scrolls 5 Skyrim Special Edition гэдэг зарласан. За ер нь бол бүх хүмүүс Skyrim яг гиг яраас гарчлаа. Elder Scrolls 6-ыг зарлахыг хүлээжсэн тийм. За тэгсэн чинь эхлээд Elder Scrolls Legends гэдэг iOS Android дээр гарч байгаа нэг хөдсрийн тоглоом card game-ийн талаар яриад өнгөрсөн. За тэгэнгүүтээ Skyrim-ийн remaster төлбөрийг гаргана гэж солон хүмүүсийг баярлуулад бастай. Тэр нь яг нөгөө Xbox One, PlayStation 4 дээр юуг нь дэмжиж байгаа? Модуудыг дэмжиж байгаа юм байлаа. Гэтэ яг $60 гарах чинь одоо ч хүнтэй л санагдаад байгаа юм л та. Чи 11 онд гарсан тоглоом. Үнийн нь юусэн хараагүй ш $60 гарч байгаа. 60 байсан баха. Би сүүлдээ шалгасан чинь. Skyrim-ыг бол яалчгүй модууд нь үнэхээр авч байгаа тоглоом шүү дээ ерөөсөө. Тэгээ яг өмнөх нөгөө яг харьцуулсан нэг юусэн шүү дээ. Тэгээ график нь мэдээж нэлээд сайжирсан байлаа. Үүнийг тоглож байгаагүй хүмүүс бол энийг аваад тоглуулсан сонирхолтой байх юм бол. Гинко ч Skyrim тэр ер нь Elder Scrolls-ийн тоглоомод тоглож байсан. Elder Scrolls тоглож байгаагүй. Би Skyrim-ийг эхлүүлсэн тэгээд ер нь нэлээд их цаг авахаар юмсаг санагдаад нэлээд юм суухаар ч юм уу тийм. Тэгээд ер нь жоох эхлүүлчихэд болцсон л. Тэгээ баахан би яст яг нөгөө яажсан байхгүй яах. Эхлэхдээ нэг хүний царай хийгээл идэв шүү дээ. Тэрэн дээр хийж байгаа ихэлсэн чинь хүний царайг ерөөсө харддаг. Тэгээд нэг жоох явсан. Тэгээд яг жоон суухаар л юм байлаа. Хойд тэгээд за энэ нэлээд цаг авах тоглоом байна. Ер нь дараа болъё гэж харагдсан. Би бас яг хүмүүсийн хайп дагаж тач тоглоод яасан чинь нэг шоронгоос гинэ эхлээд нөгөө цаазарах болох чад орогдог шүү дээ. Тэгээл зүхтаагаал тэгээл тэгэл үүдсэн шүү дээ. Тэгээд Fallout 3 бас эхлүүлээд жоохон тэгэж нөгөө Vault-наас дөнгөж гараал залхацсан байхгүй нэг. Ерөөсөө нэг миний жанрын тоглоом биш байх шиг байна гэж бодоод. Тийм байгаа. Fallout гэснээс нөгөө Fallout Shelter-ыг PC дээр гаргаж зарласан. Тэгээ бас нэг авааштай юм юу юм бэлээ. Fallout Shelter ч жилийн өмнө зарлаад гарсан. Тэгсэн мөртлөө одоо хүртэл ингээ апдейт хийгээд байгаа юм билээ л дээ. Одоо PC дээр гарна дэд нэрээс нь нэмээд дахиад шинэ апдейтүүд нэмэгдэж байгаа гэдэг зарлажсэн. Тэр нь бас ингээ тоглоом үзүүр хайчихгүй ингээ хөгжүүлээд байгаа юм бас. Тэфэстэй нэг бас зүгээр санагдсан. Тийм үнэхээр санамсаргүй хийдсэн бахаа орой тий. Тэр зүгээр Fallout 4-өө промот хийгээд яач гэсэн чинь ийм амжилттай болоод одоо өөр PC-н дээр гаргахаар хэмжээд болцсон гэж. Тэгтээ ингэж ийхүү тоглоомын PC портод нэг мяах гэдэг хандлагатай байд юм аа. Тэгээд хийц юм нэг болж өгдөг чинь. Тэгснээс нэрээ Fallout Shelter-ээс манай дүү чинь эмхтэй тэгээд тоглоом болоо нэг сонирхдаггүй байхгүй юу. Тэгээд падаа бариад үтсэн чи Fallout Shelter суулгацсан байдیں۔ Тоглож ийлээ гайхаад би чи пөөх гэж бодоо. Тэгэхээр заавал Fallout тэр нэг сонирхдаггүй ч гэсэн зүгээр юм casual gaming улсууд хүмүүс тэр community-с зөндөө том байна те бас юм нөлөөтэй юмдыг харуулж юм гэж бодож байна. Тийг сонирхолтой л байсан л да. Яг нодлон зарлал яг анх нодлонгийн чинь хамгийн ихний конференц нь Bethesda-сэн санагдаад байх юм. Тэгэл Fallout Shelter одоо шууд юу шүү гэд бэлэн байгаа гэл зарлал. Тэгээ уут нь яг татсан чаа бэлэн. Тэгээд нөгөө конференц хоорондох зайгаараа бас жоох энэ шелтерийг нэлээд тоглоод цаг үржлээсэн тийм. Тухайд их 6-тай байсан. Тэгээд яг апдейт хийснээр бол ерөөсөн мэдээгүй хайцсан байсан. Хийгээл байгаа юм билээ. За Fallout-ийн нэмэлтүүд бол гарна. Skyrim-ийн ерх бас өөрчлөлт юм нэмж оруулна гэдэг тиймэрхүү. Ерөнхий одоо байхын тодорхой зүйлсийг бол нэмж ярьсан байгаа. За Bethesda-гаас шинэ сонирхолтой зүйл юу зарласан бэ гэхээр Prey-г зарласан. За өмнөх Prey-г би ерөөсө тоглож байгаагүй. Гинко юу мэдэх вэ Prey-ийн талаар? Ер нь мэдэхгүй нэг 2-ын нэг трейлер үзүүлэл cancel хийцэнтэй хүмүүс тэрийг л их харамсаад идэг юм шиг нэг тийм мэдээ зөндөө яваад байдаг байхгүй. За миний ойлгосноор би бас өмнөх тоглоом тоглож байгаагүй. Гэхдээ миний ойлгосноор болохоор ерөнхийдөө ингэж харийнхын тулгаалагдаад орохыг хичээж яаж байгаа нэг тиймэрхүү үйл явдал нь гарна гэсэн мэл. Тэгээд тэр өмнөх Prey-ийнхаа үргэлжлэл нь биш ремейк маягтай одоо нэг reimagining гэж өөртөө яриад байсан. Тийм яг үргэлжлэл биш. Одоо бид нар хийсэн бол бид нар энэ тоглоомыг ингэж хийнэ гэдэг байдлаар нь хийгээд байгаа гэж өөрсдөө тайлбарлаад. Тэгээд трейлерыг харахад бол үнэхээр сонирхолтой гэсэн. Ер нь ойрд тийм сониуч зан хөдөлгсөнтэй тийм трейлер бол үзээгүй юм шиг санагдсан. Ер нь энэ E3-ын хамгийн онцлог трейлерүүдийн нэг байсан гэж би бодож байна. Тэгэл энэ нэг амар ирээдүйх юм шиг шал арай өндөр технологитой шиг амар гоё цэвэр юм орчин сэрэл ангууд ингээл
өдөр болго яг нөгөө Groundhog Day кино шиг өдөр болго ингээл адилхан те. Тэгэл ингээл толин тараал нөгөө нүдэн дотор нь ямар нэг өвчин ч юм нэг нүдэн болоо хараа өдөр болгон тэр нь улаан тодорол амар интенс болол те ерөөсө ямар очигтай болоо гэж бодогдол. Тэр нь хар ингэж хөдөлж мэдлээд байсан шүү дээ ингээл санал алгуулж. Ерөнхийдөө энэ ч одоо миний ойлгож байгаагаар бол юу л гэж ойлгоод байна шүү дээ. Psychological FPS ч юм уу одоо сэтгэл зүгээр тийм тоглосон аимшигын талтай тоглоо. Тэгэхээр нөө юутай адилхан гэсэн үг тий одоо fair гэдэг байсан шүү дээ. Байдаг байсан шүү дээ. Байгаад одоогсон. Fair нэг чи ер нь жоохон нэлээд тийм бас хүний сэтгэл зүгээр нэлээд тоглосон шүүтэ гэж яриад байдаг. Тийм элементүүд ихтэй тэгээд шүүтинг нь бас нэлээд хүчтэй л дээ. Энэ болохоор нэг буудалцсан яахгүй. Яг нь интерактив элементүүд мэдээж байх л байна тийм. Нөгөө юу шиг тийм ааш шиг тоглож байсан байдаг шүү дээ. Тийм нөгөө Soma байна. Alien Isolation. Нөгөө нэг юутай тоглоом чи юу лээ? Шуудаа шиг амтнаас хутаагаад идэх чинь. Amnesia яг тийргүү төстэй байх юм болоо гэж бодож чинь. Гэхдээ өмнөх Prey-ийн тоглож байгааг болохоор төсөөл бол иймэрхүү л байна. Яг өмнөх Prey-ийг тогложсэн ачаар туршлагатай геймерүүд байх бол бас комментүүд үлдээгээрээ. За харин Prey-ийг хийж байгаа студ болохоор бас Dishonored-ыг хийсэн студ байгаа тий. Тэгээд Dishonored 2-ыг зарлаад бас Prey-ийг ингэ зарлах хэрэг ямар аваа хөтөөдэй гэж үнэхээр бодогдлоо. Тэгээд Dishonored 2-ыг шинэ engine дээр Void engine гэж тэрийг бол нэрлээд байгаа юм билээ. Шинэ engine дээр хийж байгаа гэж ярьж байсан. Dishonored 2-ын геймплейг үзүүлсэн хүмүүс бол нэлээд хүлээлттэй. Тэгээд тэр геймплей нь гэсэн нэлээд таалагдсан юм шиг үлээ. Би болохоор нэгийг тоглож байгаа болохоор нэг тийм зүрхтэй хүлээлт байхгүй тэгэл ингээл нэг өнгөрсөн л. Dishonored 2-ын үед бол яг шинэ engine дээр хийж байгаа. Тэр нь болохоор ерөөхдөө атмосфер, орчин нөхцөл, гэрэлтүүлэг юм илүү сайн боловсруулах тэрийг нь хийх илүү дөхөмтэй гэж өөрөөсөө бол онцолж ярьж илээ. Тэгээ геймплейг нь хараад исэн чинь Mirror's Edge 2 сүүлд гараад хүмүүсийн урмагс жоохон хугалцсан тийм. Тэгээд Dishonored-ыг харсан чи яагаад чин Dishonored нь ерөөсөн Mirror's Edge-ийн хүмүүсийн хүлээгээд байсан тоглоом л байсан юм болоо да гэсэн бодол төрсэн. Өмнө нэгийг тоглож ирсэн тийм. Аль Dishonored уу Mirror's Edge? Биш Dishonored. Эхлүүлээл бас харагсан тоглоом. Хүмүүс яг нэг нь бол их гоё байдаг. Заавал тоглож үзээрэй гэж хэлсэн тийм. Тэгээд одоо нөгөө Steam-ийн Summer Sale явж байгаа тэрүүгээр бас худалдаж авах уу байх уу гэж бодоол. Тэгэхгүй болохоор зүгээр тачаваад тоглоно хэр би бас achievement төрөд намаар санагдаад байгаа байхгүй юу. Тоглоомоо 100% дуусаад тэгэхээр яалч ингэж тэр амжилтаа хадгалж үлдмээр санагдаад. Яг Dishonored өмнөх Dishonored-ыг тоглож байсан хүмүүс нэлээ яг геймплей нэлээ таалагдсан юм шиг гэлээ. Тэгээ шинэ хүчүүд энэ төр байгаа өөр цаг үе нөгөө өмнөх анги дээр нь тэр нэг гүнж мүнжийг авраа явдаг. Одоо болохоор тэр хүүхдэн том болоод бас тэр охины дүрээр явна, өмнөх салуун дүрээр явна гэдэг тийм юм харагдаж илээ. Ганц нэг сонирхолтой юм харагдажсэн юу вэ нөхөр Domino гэжсэн баха. Тэр нь болохоор ингэж олон хүмүүсийг одоо амин хүчийг нэг тийм хооронд нь холбож байгаа байхгүй юу. Тэгэл нэг нь алдаг тийм үү тогон цохол юм яа. Тэнгүүд босод холбоотой бүх хүмүүс нь нөлөөж үлээлээ. Тэр арай л OP их хүчтэй шиг харагдаад байсан. Тэгээд бас нэг сонирхолтой төхөөрөмж юу байсан бэ гэхээр ингээд гар дээр ингэж суулгаад арай нэг alternate timeline юм уу нэг өөр цаг хугацаа өөр үеийг ч юм уу харуулдаг. Тэгээд ирээдүйр ч юм өнгөрсөн үеэр ч юм өсөрч очоод тийм даалгавар илүүлээл тэгэл буцаж одоо үед ирж ирээл тэнгүүтээ тэр гар дээр нэг project шиг юм харуулаад яваад байгаа. Тэр бол зэмүүл харагдчихсан. Одоо бараг тийм нөө портал 2 шиг харагдаад тэгээд бараг тиймэрхүү юутай цаг хугацааны портлог болох юм ерөөсөө тийм. Яг тэр элементийг аваад яг тусдаа зүгээр puzzle тоглоом гаргаж байна гэсэн. Смарт санагдав. Тийм. Тэгээд Dishonored 1-ийн фэнүүд ер нь шинэ фэнүүдийг ч гэсэн татж авч чадхаар их сонирхолтой демо үзүүлж чадсан гэж бодож байна. Тэгээд Bethesda-гаас ер нь хүлээлт ихтэй байсан нөгөө Evil Within 2-ыг ерөөсөө сураг байхгүй. Хамгийн гол нь студ нь бас яг шинэ юм зарлаагүй удаа тэгээд студ нь юу хийж байгаа юм бол гэдэгт ч юм мэддэхгүй л. Тэгээд түрүү ярьсан бас юу байхгүй. Elder Scrolls 6 яг зарлаагүй ч гэсэн өөрөөсөө дараа нь хийж байгаа гэдээ баталгаажуулсан л та тэгээд яг нэр нь юу ах юм гэдэг юм зарлаагүй л та. Гэтэ мэдгүй хитрхи эрт мэдчихээрээс хэцүүдээс нэгдэж хайп үүсчдэг те тэгэл хөлөөлтөнд төсөөл нөгөөхтөө санаа зовоол одоо яаж байгаа бол гээл тааг одоо тоглоом бүтэх явцсынх нь мэдээлэл зөндөө юм гараад тэгэхээр за болцсон шүү одоо гарахад баг бэлэндээ их хөдөл зарлаад тэгэл зүгээр шиг санагдаад те. Тэгээд анзаарсан ер нь бол минийхаар бол дараа жилийн E3-аараа эдгээр өөрсдөө шинэ Wolfenstein-ыг зарлаад тэгээд шинэ Elder Scrolls 6-гаа зарлаад тэгэл тарах баг та.
Тэг хайлайтны үл яг Prey л байсан надад санагдчих юм. Хүмүүст бол Dishonored тоглож байсан хүмүүст бол Dishonored 2-ийн геймплей сонирхолтой байсан баг. Яг хөө Quake-ийн фэнүүд байх юм бол Quake зарлагдсан бас баяртай байсан. Фэнүүд ч удаа байх. Хөвшөөмслөө. За. За дараагийн конференцэнгүүт Microsoft-ийн. За Microsoft бол нэлээд дажгүй болсон юм санагдсан. Тийм конференцийг нь одоо хараадахт их хурдтай ритмтэй харагдчихсэн. Гэхдээ гол алдаа нь юу байсан бэ гэхээр тэр болгоныг дэлгэрүүлж яриад тахгүй нэг цаг өгөөд тахгүй. Тэ над шиг одоо анх удаага үсэж байгаа юм бол энэ ямар тоглоом бэ? Энэ ямар тоглоом бэ гэдэг өөрөөс асуусараа таарч байгаа байхгүй. Тэгэл трейлер үзүүлээлээдэг. Тэгэл ганц хоёр өгүүлбэр хэлүүллээ тэгэл өнгөрөөл байгаа байхгүй. Уг нь бол цагийн дайвар хэмнэлттэй. Гэхдээ яг ойлгож авсан юм байхгүй. За тэгэхээр Microsoft-ийн нөгөө өмнө Microsoft яг ингээд конференцийн өмнө нэлээд олон мэдээлэл алдагдсан байхгүй. Тэгэл ер нь ихэнх жоохон гадарчлаасан л та. Тэгээ нөгөө алдагдсан мэдээлэл болох Xbox One S гэдэг одоо Slim загвар нь өмнөхөөсөө 40%-аар Slim адаптер нь тустай байдаг гэсэн бол дотроо гэж байгаа. Тэгээд үнийн хувьд $500 GB нь $300, 1 TB нь $350. Тийм $299 гэж авчихсан хүмүүс ирээсээ. Тэр нь $500 GB байсан л та. Тэгээд яг 2 TB-ыг зарлажсэн. Тэр нь яг $400 юм байлаа. Зөв. Тэгээд энийг аваачтай тал нь яг энэ адаптер нь дотроо байгаа гэднээс яг PlayStation 4 шиг амруулчихж байгаа байхгүй. Өмнө нь бол дандаа яг тустай нэг юм хар юм яваад идэг гэсэн. За Ginkgo чи консолийн мэрэгчлэлтийн ч асууя л да. Тэгэхээр Xbox-ийн бас нэг Xbox One-ы бас нэг өөр хөлбөр гарах гэдэг тий. Тэгэхээр One S нь тустай хөлбөр юм уу эсвэл тэр шинээр гарах гэдэг консол нь өөрөө One S юм уу? Нөгөө Project Scorpio гэх хамгийн сүүл заасан. Тийм. Тэр нь тустай юм байлээ. Тэрийг жоо. Тэгэхээр Xbox One S тэгээд Project Scorpio гэдэг 3 тустай. Зөв. Гэсэн бүгд гуруула хоорондоо ингээд compatible гэж. Тийм. Тэр нь үнэхээр болж байгаа. За тэгээд Microsoft-ийн зүгээс энэ жил бас хамгийн гол юм болгож хүмүүс рүү шахаад байгаа юм юу вэ? Шахаад нь цаашаа зүгээр хүмүүс рүү хамгийн их одоо үнэмшүүлэх гэж итгүүлэх гэж ашиглуулах гэж хичээд байгаа юм юу вэ гэхээр Xbox One Windows 12-ыг их холбоотой тийм. Одоо Xbox One-ийнхаа тоглоомуудыг Windows 10 дээр тоглож болно гэдэг controversial тийм хүмүүсийн донд маргаа өссөн. Андарсан бол ерөнхийдөө зарласан бүх тоглоомууд Windows 10 дээр гарна гэж давхар зарлагдав. Тийм ерөөсө төгсгөл дээр нь дандаа тэрийг л ерөөсө рекламадад хэллээ. Тэгээ Microsoft-ийн зүгээс л Windows 10-ыг бас айхт шахчихандаа ерөөсө тийм. Тийм. Тэгээд энэ юу юм бэ лээ нөгөө cross buy гэж байдаг шүү дээ. Нэг авал энэ дээр авдаг гэдэг. Тийм. Бусад бүгдэн дээр нь. Тийм. Энэ ингээд Xbox One дээр ч юм уу Windows Xbox One дээр одоо нэг тоглоом cross buy тэр ихтэй зөвхөн дижиталаар авах юм бол Windows 10 дээр нь өнгөө авах юм байлээ л дээ. Тийм. Тэгээ cross buy одоо cross play гэдэг тэрийг л жоохон шахаад байгаа юм шиг санагдсан л та. Тийм. Тэгээд Microsoft-ийн үуч өмнө нөгөө Games for Windows Live гэдэг нэг үйлчлэл бас байдаг гэсэн. Тэр нь нөгөө achievement-ийн өмнө дамж тэгээ зөндөө олон асуудалтай байсан. Хүмүүсийн хэрэглүүлсэн энэ бүтлгүүтэд нэлээд хаширсан байх. Тэгээд энэ удаа тэндээс олон зүйл сурж авсан болов гэж бодож байна. Гэтэ ингээд Microsoft одоо Valve энэ нэг Steam энд яаж ч нэг хавчуулж чадахгүй юм да. Тэгээд Microsoft өөрийн гэсэн платформтой болгоод зүтгээд байгаа бизнесийн үүднээсээ за Microsoft-ийн одоо өдөртөх цэвэрлэн гişээс бол үнэхээр зөв шийдвэрлээ. Гэтэ геймер хүний хувьд бол үнэхээр ээлдэл гэмээр байгаа байхгүй. Тэгээ надад бас зүгээр Xbox One-тай хүний хувьд бол юу л санагдсан л. Xbox One-г хүмүүс ер нь Xbox One авах хэрэг байна уу те. Windows 10 дээр баг бүгдийг ингээд пиратлаад зүгээр яаж болох юм санагдаад байна. Тоглож үзээ. За иймэрхүү тоглоом байна гэж таалагддаг юм байна. Тийм. Одоо өмнө ч гэсэн Quantum Break-ийг exclusive гэж явж байгаа яг гарах үед нь шууд Windows 10 дээр цуг гаргаад. Тэгээд консолуудыг тоглоход гол зорилго чи exclusive-үүд л байгаа шүү дээ, тийм. Тэгэл тэрийг пиратлагтаа л гараа явцсан шүү дээ. За тэгэхээр Microsoft бол нэлээд том эрсдэл, нэлээд зоригтой алхам бол хийж гин. Гэтэ ингээд зоригтой алхмууд хийж ижил чи юм урагшлаа шүү дээ, тийм. Тийм болохоор бас тэмчиг шахаад байна үгүй юм гэх ондооцоод байх юм бол байсан. Яг $300 500 GB Xbox тэр хөөрхөн жижигхэн цагаан бол хангалттай санагдаж байна л да. Тийм илүү дэвшилтэй. Тийм. Тэгээд юу юм шиг үлээ нэг хүмүүс асуудал болгоод байгаа нь PlayStation 4 чинь 110-аас 220 volt дотроо шууд байдаг байхгүй. Шилжүүлэгч нь. Тийм. Шилжүүлэгч нь шууд нөгөө Universal гэдэг хаач байсан залгасан ажилтдаг. Font Hello гэж нэртэй. Юу ч юм болохоор Microsoft-ийн Xbox One-од биш Xbox-од бүгдээрээ дандаа 110 вольттэй Америкаас авсан. Тэгээд сүүлд нэг ярилцсан дээр ингээд бичлэгээрээ Xbox One S-ийг үзүүлж яхад нэг араас арыг яг 19-ыг гаргаад
хүмүүс яг тэрийг паузд жоо зургийг аваад яатсан байлээ л дээ гэдэг. Анзаарсан чинь 110-аас 200 оргоо ичсэн. Тэнгуутаа за ашгүй эн чинь бас ийм болж байгаа юм байна гэдэг. Яг тэр нь хүмүүс жоохон таалагдсан юм шиг байна. Би ч ойрын жилүүдээр консол авахгүй байхлаа. Консол авдаг геймко шиг хүмүүсийнхээ өмнөөс л баяртай байна баяртай. Одоо Америкас жишээ нь Xbox өмнө авдаг байсан бол авчираад энэ засуулдаг байсан байхгүй адаптерын заавал 200 болохын тулд тиймэрхүү одоо илүү ажилгүй л болчихлоо л та. За Microsoft-ийн хувьд бол хамгийн гол юм нь бол энэ байсан гэж бодож байна. Тэгэхээр одоо зүгээр танилцуулагдсан тоглоомуудын хуулиар ярив тий. За тэгээ Forza Horizon 3-ыг зарласан тий. 11 оноос хойш ингээд жил болгон гаргаад байгаа. Жил болгон тэгээ арай л хурдан гаргаад байна гэж бодсон. Өдлөн Forza 6 гарсан. Энэ жил шууд Forza Horizon 3-ыг гаргана гэж байгаа. Биш юу гэнэ Forza Horizon 6 гэж гарангуутаа одоо 3 нь гарч байгаа юм уу? Forza гэдэг тэгээ Forza Horizon-ы тустай 2 за. Тэгээ Forza яг энгийн Forza нь илүү жоох одоо нөгөө Gran Turismo шиг. Илүү симулятор талтай илүү тийм. Horizon гэхээр илүү жоох юу юм шиг байлаа. Уралдаан. Тэгээ тоглолтын хүмүүс сайн мэдээд. Horizon гоё гэж яриад идэв. Илүү тийм Need for Speed талтай ч юм уу дээ. Харьцуулж байгаа юм. Арай аркейд тал руу. Тоглолтын хүмүүс нь доор нь жоохон тайлбарлаад өчүүлсэн. Бас бит хоёр ч гэсэн хэлдээл юм байна. Би бол яг аль алийг нэг жоохон тоглож байсан. Гэхдээ сүртэй гэж ялгааг бол мэдэрч чадаагүй дээ. Энэ адилхан юм байна л гэсэн. Яг би нөгөө спортын тоглоомыг сонирхдаггүй шиг уралдаантай тоглоомоос нэг сонирхдаггүй байхгүй. Тэгтээ ингээд трейлер үзээ сууж хаад за энэ ч шал хотлаа л скриптд юм үзүүлж байна гэж бодоготой ганц өөдрөг нь юу бодсон бэ гэхээр нэрээ уралдаантай тоглоом чи саундтракуд нь амар дайжгүй байдаг шүү дээ гэж. Тэгээ Horizon ер нь саундтрак нэг дайжгүй гэж. Дайжгүй шүү дээ. Хүмүүс тэгдэм байлээ. Би бол 6-гийн демог нь тоглож байсан. Демо нь график нь бол нэлээд тулцсан их гоё харагддаг. Тэгээ яг хуу Horizon 3 гарлаа гэхэд Forza 6 нэлээд хямдрах юм шиг санагдал байна л да. Сайтал. Тэгээ дараа жил Forza 7 зарлах юм бол ер нь ингээд жил болгон гардаг. Assassin's Creed сайтыг байсан шүү дээ. Тэр шиг болох гээд байна л да. За дараагийн тоглоом гэхээр Gears of War 4-ийн бас демо геймплейг үзүүлсэн. Над бол нэг сэтгэл төрүүлээгүй. Тийм демо нэг бол сэтгэл төрүүлж чадхааргүйсэн. Яг гоо зүгээр өмнө тоглож исэн хүмүүс бол хамгийн сүүлд нь нөгөө Маркус гэдэг өмнөх ангиудын спойлер шүү. За. Үзүүлсэн байхгүй тэрийг. Маркус гарч ирчихсэн дээ. Тэр нь жоохон сонирхолтой байсан болов гэж бодож байна. Зүг. Тэгээд өмнө нөгөө Gears of War 3 дээр Horde mode 2 гэдэг байсан. Тэрний одоо энэ Horde mode 3 гэдээ орж ирж байгаа юм байна. Тэр нь баг геймплейсээ илүү сонирхолтой байсан л да. Харин хүмүүс тэрний арай илүү реакц үзүүлдэг юм шиг санагдсан шүү. Би бас энэ Horde mode-ыг тогложсэн болохоор тэр нь илүү гоё санагдал. Ингээ Microsoft-ийн конференц чи дандаа трейлер үзүүлээд тайлбар хийгээг болохоор миний тэмдэглэсэн чи дандаа тоглоомын нэр байгаа байхгүй юу? Ард нь ямар ч тайлбар байгаа байхгүй. Одоо би тэдний төгөл ярьчих. Recore гэдэг тоглоом танилцуулсан тийм нэг геймплей нэг үзүүлж ирсэн. За нэг платформер тоглоом болох шиг харагдсан. Тийм нодлон болохоор яг трейлер үзүүлээд энэ жил яг геймплей нь үзүүлээд тэгээ 9 сарын 13-нд гарна гэж хэлсэн. Тэгээд үнийн хувьд яаж ч үзнэ $60 тоглоом шиг харагдахгүй байсан. Яг л тийм болж тааш $40 орох юм билээ. Яг ерөнхийд нь ярьда би үзсэн ч гэсэн ерөөсөө мартцсан байгаа хөө юуны талаар тоглоом байсан. Тэгэхээр E3 үзээгүй хүмүүс зориулаад нэг тиймэрхүү юм харагдчихлээ гэсэн юм ярихгүй. Яг трейлерын геймплей трейлер бол нэг төвсгтэй санагдав гэлтэй. Юу яваад юун дээр өсрээд хинтээ тэнцээ яваад. Ер нь нэг юм олон жоохон тийм машинуудыг л өдөртөх юм шиг байлаа. Тэр тус жоохон өөрийн чадвартай. Тэгээ нэг анзаарсан бол нэг юмас цухтаагаал ингэж явж маад байсан шүү дээ. Тийм үү. Би нэрийг бичээд авцаахан тэгсэн мөртлөө трейлерээсээ сандгүй. Тэгээ Гинкогийн үгийг сонсч тийм гоё тоглоом байсан байх та гэж бодогдоод байна. Үгүй яг трейлерын геймплей трейлер нь үзэхэд нэг төвсгтэй гоё санаг. Яг энийг бол яг тоглоом гарсныхан дараа ревю харж байгаа л шийдэхгүй бол яг одоо л сэгүүлэхэд бас мэдэхгүй л байна л та энэ дээр. За тэгээд Limbo хийжсэн Playdead студийн шинэ бүтээл Inside гэдэг нэг тоглоом зарласан. Трейлерыг харсан бол нэг тийм жоохон харанхуй талтай харанхуй хар цагаан өнгөтэй нэг тийм тоглоомны трейлер яваад байсан. Limbo нөгөө хүмүүс тоглоод Limbo ч гарангуйтай нэлээд хит болж чадсан байхгүй. Тийм Limbo ч бас өнгөрсөн сард үнгүй болцсон юм байна. Үнгүй болцсон. Систем дээр нөгөө яасан байхгүй. Playdead студид шинэ тоглоом зарласан гэдэг 7 хоног Limbo үнгүй болгоод. Тийм юу л явсан. Кампайн шиг л явсан юм билээ. Limbo-д дуртай бол дараагийн хийж байгаа тоглоом мэдээд сонирхол татах байх гэдэг үгнээс. За өөр чин Dead Rising 4-ийг зарласан тэгээд ёо Dead Rising 4 надад амар гойсон нэгсэн шүү дээ. Тийм үү. Надад бол ерөөсөө нэг баг хинч хийгээд өгч гооёг багтлаа шүү дээ. Хийгээд өгсөн юм шиг. Сүртэй нэг онц санагтаагүй тэгээд нэг жил Xbox One PC дээр exclusive байж байгаа PlayStation 4 дээр авах юм шиг байлаа л те.
Юу нь гоё санагдав. Форумуудыг хараад байхад бол Dead Rising за 2 ялангуяа 3 нь болохоор нэг хитрхи өөрийгөө нэг сериосны дуулаад зохиол мохиол гэдэг нэг түүрцсэн шээс ахгүй. Тэгээд гол нь хүмүүс нэг мэг тэр юунд хамгийн дуртай байсан бэ гэхээр зүгээр тэр моолдоо ингээл том дэлгүүртэй хөгжилтөөл тийм 100 минутаа гоё троллдоол тэр дундуур нэг зохиол нь явж ийнээс тэр их ухааны байсан ч л. Тэгээд Dead Rising 4 болохоор буцаад одоо Black Friday гэдэг шиг шинэ жилийн үеэр тэр дэлгүүр дотор буцаад 100 минутаа гоё цагийг гоё өнгөрөөл гэж хараад зугаатай харагдчихсан юм байна. Тэгэхээр яг тэр анхны тоглоомын тэр гоё Настер ич шид юм эргээд ирж байгаа шиг надад санагдсан. Харж байгаа бол яг хуу Dead Rising 3-ыг би нэхлүүлээд нэг ихний 2 үеийн чиглэл дуусгасан л та. Тэгэд үнэхээр одоо нэг графикийн төвшөнд яг тэр тоглоомын чадамжийн төвшөнд бол нэлээд сайжирсан билээ. Би яг машин дээр гараад зогсоод тойроод яг ингээд бүүн зомби байгаа. Тэд бүгд яг хөдлөөд байгаа байхгүй. Тэгэл тэдний бүгдээр алж болно гэж бодохоор бас нэлээд гоё болцсон байгаа л да одоо нөгөө график хүчин чадлын төвшөнд хүрсэн. Тэгэхээр бас Dead Rising 4 яг хоёр шиг ер нь бол хүмүүс хоёрт нь дуртай байдаг гэж яриад байгаа шүү дээ. Хоёр шиг гоё яж чадах юм бол тэгэл тодорхой хэмжээний амжилтанд хүрэх байх гэж бодож байна. Тийм. За өөрчн Scalebound гэд тоглоом. Тийм тэр 17 хүртэл хойшлогдсон байсан. Тэгээ яг энэ Microsoft-ийн конференсаар юу гин мультиплеер трейлер гэдэг нэг 4 хүн зэрэг тоглоодсон тийм. Тэгсэн их том босс байтал харуулж ирсэн шүү дээ. Нэг том луутай ч л зодолдоо бол тэгэл ганцаараа луунаасаа бууж нэг зодоод луун дээрээс олсон нисэж нэг зодолдоо нэг юм л үзэлчихлээ. Тийм. Тэр яг гарсныхын дараа л бас харж байгаа бол гэж боддог. Яг нь single player геймплей хальт юм харахад бол дайжвар гэсэн мультиплеерийн ч бол над яах вэ? Плеер нь миний санаж байгаагаар дуртай үед орж гараад байх юм. Тэрийг ойлгож байгаа шахаад шүү. Өөр ямар тоглоом бэ? За Killer Instinct Tekken 7 болоо. Killer Instinct зүгээр яасан нөгөө Gears of War 1-4-ийг 7 хоног төр зөр өнгө тоглож болно шүү гэсэн реклам байсан. Оо чаас. Одоо үгүйсээ 7 хоног байсан юм уу? Тийм бол биш ээ сая нэг дахиад сонгоцсон ч лөө сүүлд нэг байгаа л байсан л. Тоглоом руу нэмж оруулж байгаа юм байна гэж бодлоо. Нэмж орж байгаа. А гэхдээ нэмж оронгуудад л авах хэрэгтэй гэж байгаа. Нэг 7 хоног зөр өнгө тоглож үзээрэй гэсэн боломжтой. А таалагдтал давталтаж авах боломжтой. Оо чаас та. Зүгээр л хөдлөн бас яг юугаар E3-аар Battletoads гэдэг нэг бэлгэнүүд байдаг шүү дээ. Тэрний рашиг бас яг зарлал яг одоос нэг 7 хоног өнгө тоглож болно шүү гэж зарлж байсан санагдаад тах юм байна. Battletoads чинь хамгийн хэцүүгээр алдартай тоглоом. Хэцүүгээр алдартай тоглоом. За шинэ Tekken-ийг харуулсан. Зодоотой санагдах болохоор би бас гэл өнгөрсөн. Яг зөв Tekken дээр нэг аваш онцлох юм юм бэл. PC дээр харж байгаа. Tekken өмнө ерөөсөө PC дээр харж байгаа. Тийм үү. За бүр Steam дээр ороод ирсэн билээ дээ. Илүү баталгаажсан л гэсэн л. Final Fantasy 15. Тийм трейлер геймплейг нэг гаргасан тий. Тэгээд Final Fantasy бол одоо нэг сүртэй хүлээл одоо 9 сарын 30-нд гарах нь ойлгомжтой. Одоо нэг шинэ юм зарласан ч гэсэн хүмүүс угаасаа л тоглох нь ойлгомжтой юм чинь. Тийм тоглолтын хүмүүс нь тоглоод сүртэй ингээд шинэ юм үзүүлээд хоо гэдэг юм одоо нэг гарахгүй байх тэмэлцний баг тоглоомдод үлдээцэл байх гэж бодож байна. Нэг том босстой нэг байлдаад гэсэн тэгээд гэхдээ яаж л тэр геймплейг харсан чи тийм скриптед юм харагдахгүй байлаа. Үнэхээр тэр хүн тоглоод фейл байгаа. Тэр нь над сэтгэлд хүрсэн байхгүй тийм. Бид нарт ингэж гейм рүү тудлаа ярих гайгүй тийм. Үнэхээр ингэж тоглоом үзүүлэх гээд яаж ирсэн байна. Ямар хөөрхөн Япон байл гэж бодож байсан. Тэгээ өөр зарласан нөгөө Gwent гэдэг Witcher 3 дээр гардаг карт хүзрийн тоглоомыг тусад нь гаргаж байгаа юм билээ. Юу нэ? Gwent гэдэг. Сайн байхгүй байна. Witcher 3 эхлүүлсэн чи би яг ингэж Witcher 3 эхлүүлээд эхний тосгон дээр ичлээ хоёр дахь тосгон дээр очисон чинь ингээд нэг хүн би чамд хүзэр зааж өгье гэдэг баг нэг ихэнх цаг авцсан байхгүй. Тэрийг л ясны тусдан тоглоом гаргаж байгаа юм байл л дээ. Анзаараад багт Gwent бол яг таалагддаг хүмүүстэй таалагддаг хүмүүс бүр амар дуртай байдаг. А зарим нь бол за Gwent-ийг тоглохгүй байсан ч угаасаа зохиолоо дуусгачихсан юм шиг ингээд нэг тийм тоодгүй юм байл л дээ. Гэтэ хүмүүсийн реакц гаргахад бол нэлээд дуртай байсан тийм. Гэтэ Witcher бас яалч юм хүчтэй фан бейстэй болж байгаа нь харагдчихжээ. За тэгээ өөр чин Sea of Thieves гэдэг нэг юм далайн дэрэмжтэй тоглоом юм. Тэр харин их хөөрхөн тоглоом шиг харагдчих шүү. Тийм үү. Надад бол өстой таалагдахгүй байна. Демог нь харсан чи ерөөсөн юм юу байгаа байхгүй юу? Худлаас харагдчих нэг дөрвөн хүн. Тийм, ер нь бол амар скрипт байгаа байхгүй. Гэтэ үзээд надад амар хөвгөлтэй байсан байхгүй юу? Яг найзаа тоглож байгаа шүү. Тэгэхгүй бол ингээд Ubisoft-ийн демодыг харахад бол шал үлгэрийн юм байгаас. Тим харж уур хүрсээр хагаад тэгээ Sea of Thieves шиг тим харж ихэд байгаараа байгаа л тийм. Яг хоо тийм нөхцөл би тийм үг хэлнэ гэдэг бодсон л харамсалтай. Гэхдээ хэлж байгаа ярьж байгаа тэр реакц үзүүлж байгаа хэр хөвгөлтэй санагдсан. Тэгээд далайн дээр нь ч тий одоо зангууга яах жишээ нь ахмад нь хамгийн ард тусан хугацаанд жолоотой явж хахад
далбаанууд нь таглаа замаа харж чадахгүй байгаа байхгүй. Тийм болохоор хамт тоглож байгаа үлдсэн гуурнууд хин нэгэн замаа харж хэвээр зангуугаа өргөж буулгахад тэр голынх нь дамрыг нь хин эргүүлэх юм те. Нэгээс олон эргүүлэл илүү хурдан байна. Тэгэл онл нь өөр хүмүүсээ тэгж байлдан тэргээл. Ер нь далаан дээр юм чи сонирхдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар жоохон сонирхоод тоглоод үзвэл таах. Тэгээд бас нөгөө Guns of Icarus Online гэдэг энэ том агаарын хөлгүүд дээр байдаг. Тэрний илүү casual гэхдээ далаан дээрээс хөлбөр юм шиг санагдсан. Тэр чинь илүү гоё тоглоом юм шүү. Арай steampunk тал руугаа тоглоо шүү дээрээс тийм. За тэгээ өөр Halo Wars 2 17 оны 2 сарын 21-нд гарна гэдэг трейлер үзүүлээ зарласан байгаа. За Halo Wars 2-ын трейлер бол бас гоё байсан. Дуу муу нь бол их таалагдсан шүү. Тэг өмнө бас ярьжсэн нөгөө Creative Assembly хийж байгаа гэсэн тий оролцож байгаа гэдэг. Тийм болохоор Creative Assembly оролцож байгаа болохоор би бас гайгүй юм хийчих байл үүдээ л гэж бодож байна. За яг Halo Wars 2 гарахыг хавар баталгаатай мэдчихсэн ч гэсэн одоо Dawn of War-тай бас нэг цаг үед хоорондоо өрсөлдөхөндөө л гэж харагдчихлээ. Яг хуу аль алийнхын фэнүүд хүчтэй ингээл тэрийг өмөрөл байж ирсэн. Голтноогоо бид нар шиг хүмүүст бол тэр өрсөлдөөн дундаа салхин дуртай байдгийг олж бид нь илүү шин тоглоомод үзнэ гэж бодож байна. Өөр Microsoft дээр State of Decay 2. Тийм тэр хэр юм бэ? Одоо бол нэг онц санагдав. State of Decay нэг нь бол над нэг таалагддаг жоох уйтгартай тоглоом байдаг. Би эхлүүлээд туториал хэсгийн дуусгаал за гэдэг устгахжсэн санагдаж байна. Тэгээд Walking Dead киноны тоглоомод гэж байдаг шүү дээ. Яг нь Telltale-ийн адал явдалтай тоглоом бол хүн болгоны дуртай тоглоом болсон. Гэхдээ бусдаа акшн тоглоомууд нь бол тийм амжилттай юм бол байдгүй. Walking Dead-ийн тэр симулятор юм умыг бол яг л capture хийж одоо харуулж чадж байгаа шиг санагдсан. Бараг Walking Dead тийм тоглоом хийцэн бол үнэхээр амжилттай болох гэсэн шиг санагдсан. Одоо л зомбитой тоглоом харагдал өнгөрсөн. За цагт. За Microsoft-ийн дүгнэлт болгож хэлэхэд нэг. Дүгнэлт болгож хэлэхэд энэ бүх юмыг зарлж хамгийн сүүлд нь гол одоо хүмүүсийн урмыг хугалсан ч юм уу гол өөрсдийнхөө том алдаа байж магадгүй. Project Scorpio гэдэг одоо энэ байгаа Xbox One-аас хамаагүй хүчин чадалтай. Ер нь хамгийн хүчин чадалтай ингээ консоль хийж байгаагээ зарлцсан. Тэгэхээр чи нөгөө хамгийн ихэлээ зарласан Xbox One S-ийг хүмүүс авах болчихж байгаа. Уу яг нөгөө high end гэдэг шиг л яг үнэхээр хүсэж байгаа тултал нь яаж тогломоор энэ юу чадхыг хармаар гэсэн хүмүүс л авахгүй л гэдэг тий. Бусдаар бол тэгж консолууд нь Xbox-ийн Xbox One S тэгээд Scorpio 3-ын тоглоомд хоорондоо compatible болохоор заавал тэгж том асуудал гэж бодох юм. Яг нь цусны тоглоом гарна гэвэл үнэхээр том асуудал л та тийм. Гэхдээ ингэж байгаа байхгүй юу? Gears of War 4 Xbox One S дээр илүү гайгүй сайн ажиллана ч юм уу те frame rate ч юм уу илүү жоохон smooth ажиллана гэж яригадаад байгаа юм. Тэгээд удахгүй тэгэл яах юм санагдаад байгаа байхгүй. Xbox One бүцүүн Scorpio гэдэг одоо шинэ exclusive гэж ч юм уу гэл тоглоом 3 жилийн дараа ч юм уу зарлал ирэх юм санагдаад байна. Тийм. Тэр ч бол үнэхээр бодиттой айдас л та тийм. Nintendo уус энийг хийгээд эхэлсэн шүү дээ. Nintendo ч 3DS гэж гаргачаад тэгээд явж яснаа сүүлд нь шинэ New 3DS гэж зарлаад. Тэгэхээр тэрэн дээрээ дахиад exclusive тоглоом гэж зарлаад. Одоо тэгээд тэрэн дээр exclusive байдаг нэг 2 тоглоом байдаг гэсэн. Нөгөө Super Nintendo гэдэг байгаа шүү дээ. За. Тэрний яг одоо тоглоомууд нь зөвхөн шинэ 3DS дээр ажиллана гэдэг жишээ хязгаарлалцсан байхгүй юу? Мэдээж хүчин чадал сайн болохоор. Тэрнтэй адилхан бас ингээд зөвхөн Project Scorpio exclusive ч юм уу. Тэгээд хязгаарлаад ингээд яачих юм шиг. Тийм, консолууд ер нь тэгжсэн түүх үед бол ер нь барьцгүй юм байна дээ. Тэгээд тоглоом хөгжүүлэгчдийн талаас бодоод үзсэн ч гэсэн low end машин те Xbox One дээр янгуудаа тийм high end Scorpio дээр зориулж development хийх чи бас миний зарцуулахыг хүсэх мөнгө зарцуулахыг хүсэх ажиллах хүчүү тийм л асуудал ялчаад тулгараад байна л. Яг уу яг Xbox One S зарлаад ийм $300 500 GB гэж зарласан ч гэсэн тэгээ дараа нь Project Scorpio гэдэг илүү хүчтэй юм гарын шүү гэж зарлаж байгаа тус Xbox One S-ийг авъя гэжсэн хүмүүс за яж жоохон хүлээгээд энэ нүүс Scorpio гэж авт юм уу гэсэн бодолтой болцсон байх гэж бодоод байгаа юм л да. Гэтэ Xbox One-г хүмүүст бол Xbox One S $300 их арай дээр сонголт байсан. Тийм. Сонирхоод үзье гэвэл хангалттай боломжтой санагдаад байна л да.
Гэтэ бас түрүүний ярьсанчлаг бүх тоглоом нь ингээд Windows 10 дээр бас давхар гараад ирэхээр заавал тэнд $300 авах уу эсвэл зүгээр нэг туршиж үзээд Windows 10 дээр аваад явчих болохоор байгаа. Тийм i3-ын дараа бол энэ талаар зөндөө нийтлүүд гараад ирсэн. Ер нь яваандаа яах юм харчлаа гэж бодож байна. Microsoft дээр нэг юм хэлэх юм мартсан байна. Тэр нь болохоор нөгөө Minecraft-ийн эрхийг худалдаад авсан шүү дээ. Тийм. Тэрнийгээ нөгөө virtual reality VR дээр холбож яаж байгаа юм бол зөндөө үзүүлчихлээ. Компьютер дээр тоглож байгаа хүмүүс тэр VR-аар тоглож байгаа хүмүүс тэрээс холбогдоод яаж VR эсвэл HoloLens нь HoloLens шүү дээ. HoloLens ч өөрөө virtual reality device шүү дээ. Тийм болохоор л би шууд нэрийг мартчихгоотаа за VR нэг нэрлэчихгүй. Би ч одоо Minecraft нэг сонирхдаггүй болохоор яг үнэхээр сонирхдаг хүмүүс нь хөгжлөл байсан болоо гэж бодож байна. Сэтгэл бол алга. Нүүбрийн одоо Microsoft-ыг бүр хүлээд яасан юм шүү дээ. Бүгдийг нь үтсэн юм байна шүү дээ. Тэгээд би ер нь бол бүгдийг үтсэн л дээ. Microsoft ингээд дүгнээд ер нь ямар байсан гэдгийг сэтгэлээр бас сонсоод сонирхолтой байна. За яг хөө конференцийн өөрийнх нь хувьд бол зорилгоо биелүүлсэн гэж бодож байна л да. Гэхдээ арай нэг hardcore геймерүүд тал руугаа илүү таалагдсан бол гэж бодож байна. Яа тэгэхээр хамаг юм судлаад үзсэн, тэгээд тоглоом зарлах бах эсвэл зарлах гэж байгаа тоглоомыг мэддэг хүмүүс бол трейлерыг үзүүхэд ойлгоо явчихна. Тэгэхгүй над шиг ингэж анх удаа үзэж байгаа хүмүүс яхаар жоохон тайлбар шаардагдаад тийм юу тоглоом юм. Hand held гэдэг шиг жоохон гараас бариад ингээд энэ юм учиртай юм шүү гэд бусад конференцүүд шиг жоохон тайлбарладаг ч гэл ихтэй юм санагдсан. Яг хөө зарласан зүйлс бол Microsoft бол тийм зөрөгтэй за яг геймерүүдэд ашигтай байсан ч тэр ашиггүй байсан ч тэр зөрөгтэй зүйлсийг бас хийх гэж хичээж байна те. Windows Live гэж бас гашуун турсыг татахгүй шинэ юм хийх гэж үзэж чинь гэдэг зүйлс бол харагдсан. Тийм болохоор Microsoft-ийн конференцд амжилттай байсан л гэж бодож байна. Өмнөх жилийнхтэйгээ ер нь бас нэлээд төхөө сайн болсон гэж бодож байна. Гэхдээ сүүлийн өмнөх жилүүдэд бас бол хамаагүй сайжраад байгаа л да. Нэг 2010 онд 11 онд ерөөхдөө Kinect тоглоом мэдрийг шахдаг байсан те. Тэр аимшигын үеүүдийг бол хамаагүй сайжирсан. Яг уу бас одоо бол Kinect анзаарсан бол Kinect-ийг бол бүр ганц дуртайг одоо бүр мартагдсан байгаа байхгүй. Тийм байгаагүй гэж байгаа шиг л тэрээсэн. За Microsoft нэг тиймэрхүү. За тэгээд одоо нэг Ubisoft гэдэг юм шиг байна. Энэ Ubisoft бас яасан юм аа. Microsoft-ыг үдчихэд шүн яг тэр өдрийнх нь үүрээр 5 цагаас Ubisoft гарсан байхгүй. Нилээн бас нойр хүрсэн байсан. Стресс. Яг уу тэгээд бас жоо тодорхой хэмжээнд нэг хүмүүс үзийдээ хүлээж байгаа үтсэн тэгээд бараг л энэ дундаа юм хамгийн надад бол хамгийн баг таалагдсан ерөөсөө. Бараг таалагдаагүй хэлж болно. Тий, надад бол ерөөсөө хамгийн аимшигтай. Дахиж ер нь би Ubisoft-ыг хүлээж аваад үзэхгүй гэсэн шийдвэрт хүрчээд байгаа. За тийм байсан ч гэсэн ерөөдөө гарсан зарласан тоглоомууд яриалаа. За яг конференц талаас нь би бас ер сонирхолтой болж тэрийг их дурдъя гэж бодож байна. За. Эхлэн нэг хачин бахан өмсгөлтөө ус бүчиг хийгээл. Юу гэж бодож байгаа юм. Юугаа гэж байгаа юм бэ? Нөгөө Katy Perry-г ард нэг акул нь бүжгийн мэдхгүй нэг бос ясаас болсон шүү дээ. Яг тэрний шиг тийм хачин бүжиг явж байгаа байхгүй юу. Тэгэл бүжгийн за яриа гэж нэг дуусаал нэг хар үхэн гарч ирээд за яг racist юм яриаг л дээ зүгээр гарч ирсэн үнийг л дүрсэлж хэлж байгаа тэр нэг хар үхэн гарч ирэнгүүт амар сонин joke хийгээл тийм энэ ингэж яасан бол би fucking гэдэг үгийг хэллээ тийм та нар гэртээ арх уух тоглоом тоглож байгаа бол хамгийн ихний хараалал одоо ууцгаа. Тэгэл геймрүүдийн талаар эсвэл тоглоом хөгжүүлсэн дээр ирэнгүүт шүвшүрт орсон гэл сонин бошгол хийх гэж орлоо тэдний их онж өгөөгүй. Ер нь бол Ubisoft жоохон тийм надад ч гамшигын конференцээр алтартай ч юмсан. Өмнө Konami нэг хэдэн онд нэлээ конференц хийгээ тэр нь бас нэлээ гамшигаараа бараг нэлээ дээгүүр орсон. Нэг гарч ирээ тэр 99 Nights шиг тоглоомын рекламдаад англиар яриад тэрийг үзүүл бүр саваагаа ичтэй. Тийм над болохоор Ubisoft-ийн гол авч явж исэн хүн жоохон үзэж байгаа хүмүүсийн нэг хүндлэхгүй байгаа шиг санагдсан. За тийм анзаарчихсан. Тэгээ бүгдээрээ нэг буудан дээр очиж суугаал тий. Тэгээ тоглоомоо ингээл яриад юм үзүүлэхгүй ингээд. Нэг үзүүлж байгаа юмс чинь нэг бас скрипт тийм. За муулч болсон баг гэж бодсон тоглоомуудыг ярих уу. За тоглоомууд нь. За Ghost Recon Wildlands. Ихтэй ч харагдчихсан тийм сонсныг утгад. Трейлер имийг нь үзсэн чинь нөгөө Sicario гэдэг кино байсан ч тийм. За бас Breaking Bad тийм арга тоглоом тэр байж болох юм шиг санагдсан их тайжгүй. Яг нь ерөөхдөө л адилхан хар тамхины сэдвтэй болохоор тийг санагдсан. Надад болохоор нөгөө Division дээр жоохон open world-ийг үл нэмээд хийсэн юм шиг санагдсан. Тэгээд илүү бас ганцаараа тоглохоос илүү ингээд найзуудтайгаа бөөнөрөө явуулах зугаатай байх гэж бодчихлаа л да. Тийм. Ubisoft-ийн gameplay демогуудыг scripted
буюу өмнө нь амар төлөвлөсөн хүн болгоны хэл хүүгийг нь бараг бичээд өгсөн тийм байдлыг шүүмжлээд байгаа ч гэсэн гол харуулж юм болохоор ядаад найзуутай холбогдоод тоглож байгаа шүү гэдэг нь харуулдаг байгаа бол та тий. Гэхдээ яг сэдвүн ингээд хар тамхи гэхээр бас нэг тийм ч оновчтой биш л харагдаж байна л да. Жишээ нөгөө Sicario гэдэг өөр кинонд дэр чинь CIA хар тамхины тэр трафик хилээр яаж орж гарч байгааг нь өөрсдөө хяндаг тий. Бүр хүмүүс арилгаж чадахгүй учраас ядаж хэр их байх ямар хүмүүс ирэн хийх гэдэг нь хянж чаддаг гэдэг нь харуулад илүү том нийгмийн асуудал байна гэдэг үзүүлээд байгаа юм. Яг энэ Ghost Recon Wildlands дээр болохоор ингэж Мексикийн нэг хар тамхины том картел гэдэг байгаа. Тим юу Боливи гэж улсыг эзлээд дарангуйлаад байна. Одоо хар тамхитай холбоотой зардаг бүх хүмүүс нь аюу аюултай юм шүү. Тэд нар мангас гээд яагаад хар тамхитыг зарагдаад байгаа тий? Яагаад тэрийг зараад байгаа хүмүүс гэж хүчтэй байгаа. Эсвэл үнэхээр өөр шудраг аргаар мөнгө олох боломж байхгүй нүү гэдэг. Арай тийм нийгмийн асуудал нь биш. Зүгээр ийм л бол та нар мангас бид нар тарыг ямар ч аргагүй устгах хэвээр. Нэг тийм л хандлага харагдсан надад. Байдаг Америк тоглоом гэсэн. За дараагийн тоглоом South Park-ийн шинэ тоглоом байсан. Тэгээд үздэг хүмүүст нь бол нэлээд таалагдсан юм шиг үлээ. Би бол нэг үздэг нэг дуртай биш. Тэгээд нэг тэр жокуудын ч гэсэн их сайн ойлгохгүй. Тэгээд тийм үү South гэж үзсэн гэдэг. Тэгээд яг хуу анзаараад Ubisoft-ийн баг хамгийн нөгөө конференцийн гол тоглоомууд нэг нь South Park гэсэн юм байл л дээ. Тийм л байсан юм лээ. Миний бодлоор бас ганц өөдтэй тоглоом бас тэр байсан шиг байна бодоодсэн чинь. South Park-ийн Stick of Truth бол нэлээд амжилттай болсон тийм. Ер нь өмнө South Park-ийн тоглоомод тэгж айхтар гарч байгааг болохоор би цувралын бас ерөөсөө үздэггүй. Гэтэ тэр demo joke-ийг үзсэн чинь болоод их. Өмнөх нь бол юм фэнтези тал руугаа байсан шүү дээ. Өмнөх тоглоом сэдв нь. Одоо шинээр гарах тоглоом болохоор тэ Fractured Battle гэж яг хөө хилэнгүүд ингэ сонсогдоод байгаа үгүүд нь болохоор Fractured But Whole одоо тусдаа ч гэсэн бид нар нэгдмэл юм аа гэсэн утгатай хилэнгүүд болохоор Fractured Battle гэж сонсогдоод байгаа. Тэгээд өмнөх ангиас орог шууд үйл явдал нь үргэлжилж байгаа. Тэгээд одоо бол нөгөө popular culture кино, видео тоглоом хаашаа чиглээд байна гэхээр ялангуяа кино, телевизэн шоуд нөгөө супер баатруудыг харуулж игээд тэрийг шүүмжилж чоолсон байдалтай хийнэ гэж байгаа. Бол дүүрийнх нь хөвгт болсон чинь нөгөө нэг хаамаа болчихвол ингээд орж иж байгаа шүү дээ. Тэгсэн чи юугаа юу алей амтан бэ гэсэн. Чи одоо супер баатар болно. Одоо чиний origin story яаж чи супер чинээсийн бид нар ярьж өгөн мөгөн гэж тэгж байгаа. Ярьсан тэр joke-ийн сонсоход надад үнэхээр энэтэйс гэсэн юу яриад байна гэхээр мэдээч хэрэг нэмэх 18 нэг 21 асуудлаад байсан. Сонирхчих бол өөрөөсөө очиод үзсэн зүнхээр хөгжилтэй бол байх болов гэж бодож байна. За дараагийн тоглоом за Ginkgo Division-ийн талаараас нэлээд мэдж байгаа шиг тийм Underground гэдэг их том нэмэлт гарч ийн гэж байна. Би яг нөгөө Metro тоглож байсан Stalker тэрний нөлөө мөлөөл бас хэр байх юм бол тэр тоглоомууд чи илүү нөгөө амьд үлдэх гэж байгаа хүмүүсийн амьдралыг харуулсан тал руугаа байдаг. Хүн хүнтэйгээ хүн орчинтойгоо тэмцэж байгааг харуулдаг. Тэгээд Division нэг иймээс нэг татаамтай ер нь нэг онцгой. Тийм үү. Яг нь найзуудтай тоглол гоё юм шиг санагдсан л доо. Тэгээд бас үнэлгээ бол нэг тийм муу бол байгаагүй шүү дээ. Нэг график жоохон яаралчлаа хүмүүс нэлээ ярьсан болохоос тийш яг тоглоомын нэг тоглоод байгаа хүмүүс бас тэрнтэй сэтгэл хангалуул тоглол яваад байсан л санагдсан. Тийм л байна. Тэгээд шинэ DLC зарласан. За virtual reality дээр хийж байгаа тоглоомд харин хаач тайжгүй санагдсан надад. Тийм үү. Тэрний бүрэгдсэн тоглоом байна. Тийм Eagle Flight VR бүрэгдний эслэг гэдэг тоглоом байгаа байхгүй юу? Assassin's Creed-ийн бүрэгдээ аваад хийсэн юм шүү. Инко үзээгүй юм шүү. Би тэрэн дээр баг унтсан уу яасан бэ? Хүмүүс нэг хоорондоо бас яриад тэгснэ нэг юм зүүцсэн. Тийм 3 эсрэг 3 тоглож байгаа байхгүй юу? Бүгдээр ингэж VR-аар headset өмссөн байгаа. Тэгээд бүгдээрээ бүргэд болж байгаа байхгүй юу? Хоёр ог болоод тэгэл буудаж муудаал нэг охтныг барьж авчиад бүрдээд өөрсдийнхөө үүрэнд авчихад одоо capture the flag л байхгүй юу? Ер нь бол үндсэндээ. Тэгэл Парис нь тэр хоорондоо нисч үсэл яг ингээд толгоогоор удирдаад гаднаас харахад мэдрэл бодон сууж байгаа шиг. Гэтэ тэрийг нь харахад бол надад их тажигсан нэг парти тоглоомод гэж яддаг шүү дээ. Найзд ингээд цуглаж муглаад хөгжөлтөөр тоглолдог. Ялангуяа Америкт ингээд house party энэ чахаар хин нэгэн зүгээр л консол залгаад орчихдаг байхгүй юу? Тэгэл тэр зодолж гин үү, Uncharted тоглож гин хамаагүй. Тоглох усал тоглолт тэндээ гоё фан болж идэг. Яг тийм нөхцлүүд их хөөрхөн санагдсан бас тэгж жаад хоорондоо өрсөлдөн хэмжлэхээр бас их зугаатай. Тэр чинь 4 VR өнөд чинь бас чанга үнэтэй тоглоом болох юм шүү дээ. 3-9-3 үед ч бүр 6 VR байгаа байхгүй юу? Харин тийм.
Яг ямар үт. Хүн болгоноос өөрсдөө ядуу гэж бодож байгаа байхгүй. Хүн бол өөрөө усад байдаг хөө байдаг бах тийм. Өөрөө өөртөө VR-ыг авчираад тоглоод байх юм тийм. Тийм. Тэгин л гэсэн үг. За дараачих нь VR тоглоом юу байсан бэ гэхээр Star Trek Bridge Crew гэдэг. Тэр гоё ч чадах уу. Ер нь Star Trek шиг одоо сурлуудын ерөөс үзэж байгаа шинэ кинонд ч гэсэн үзээгүй. Гэхдээ хүн төрөлхтөн бас тэр одоо орноор аялал адлуултад учирч айл харуулдаг шүү дээ. Тэгэл зарим нь нөхөрсөг, зарим нь дайсандаг тийм. Steam дээр төстэй тоглоом гэх юм бол яг тэр их тоглоомд байдаг чинь хамгийн саанд үлдсэн нөгөө FTL байна л да. Faster Than Light. Тэр ч яг дээрээс нь өдөртөд хулгнаар дараал явцдаг. Харин Bridge Crew, Star Trek Bridge Crew-ийн хувьд болохоор хүн болгоно нэг дүрд орж байгаа байхгүй. Тэгээд тэр өмнөх кинон дээр нь тогложсэн жүжигчдийг нь авчираад яг тэр дүрд нь оруулаад тоглосон их гойсон гэсэн надад бол. Тэгэл яг бүх дүрүүд нь мэдээж байгаагүй л дээ. Гэхдээ би цувралын үсдэгээс би өөрөөлаад фан гёрлоод хашгираад бол бөө юм болгоод мэдж байгаа байхгүй. Үзэж байгаа ч гэсэн надад бол тэр хүндэтгэл бол төрсөн. Тэгэл хин нэг нь одоо юу гэдгийг механик нь болоод хин нэг нь радар дээрс бол хин нэг нь тэр энергийн зохицуулагч юм уу те. Хин нэг нь ахтан бол дүрд орж тоглоход их хүчтэйс нэгцэн. Ерөнхийдөө жоохон VR мультиплеер тоглоомуудыг нэлээд танилцуулсан болж таарч шүү. Тийм VR мультиплеер тоглоомууд ер нь бол юу ч байсан тэгэл нэгээс олон байх төлөв хөгжилтэй байдаг шүү дээ тийм. Яг хөө зарим нь яг илүү их өөрийгөө таньж мэддэг төрлийн тоглоод байх ч гэсэн ерөнхийдөө нэг хавар тийм гүн сайн зохиолыг бичигдсэн тоглоом биш л байх юм бол олон улвал байх төлөв хөгжилтэй байдаг гэсэн. Тийм болохоор VR бас зөв чиглэл рүү явж байна гэж бодож байна. Жишээ нь юу гэдгийг 5 найз байхад 4 юм уу 3 ингээ VR-ийн тоглоомд тоглож байгаа. Тэнгүүт нөгөө хоёр хүнээ ингээл VR авахлаа гэж шахал авахгүй тий. Бизнес классаа ч гэсэн их сайхан $400 юм аваад шахах шүү дээ. Гэхдээ Америкч тэгэл McDonald's ажилтдаг хүн хөтлаг пүүцтэй бүгдээрээ шинэ iPhone бариад явж идэв юм чинь. За өөр тоглоом гэхээр For Honor гэдэг. За тийм. Story trailer-ыг үзүүлсэн тий. Story trailer-ыг би бас үзсэн. Яг үндсэн санаа болохоор нэг дэлхийд дээр нэг тийм гамшигын үйл явдал болоод одоо сүүлчийн нөөц баялгуудын төлөө тэмцэж явж байгаад дараа нь их дэлхийс хэрэгсэн ч гэсэн тэр хүмүүс хэдэн мянган жилийн турш байлдаад явсан учраас байлц шалтгаанаа мартсан. Үзий яаж байгааг гэдэг мэдээд байгаа байхгүй. Тэгээ хоорондоо байлдаад байгааг бол үзүүлж ийлээ. Тэгээд 17 оны 2 сарын 14 гэдэг Валентины өдрөөр гаргалыг хийсэн. Тэгээ энэ дээр яасан юм бэлээ. Нөгөө гарсныхан дараа манай монголчууд бас яг нөгөө хүн гарч ирдэ шүү дээ зохиогч нь мод креатив директор хаа сахалтаа нэг сүртэй залууч юм. Тийм байсан тийм. Тэрний твиттер л бол монголчуудыг DLC-гээр нэмээчээ л гэж нэлээд бичсэн юм шиг үлээ. Монголчууд гэсэн юм уу эсвэл хүмүүс гэсэн юм уу? Монголчууд жоохон тэгсэн юм шиг л өөрсдөө. Тийм үү. Тэгсэн чинь яг нэгэнд нь хариулаад наад чинь ингээд өнөөдөр өглөө амирх тийм сэдв топик болоод байна. Бидний бодолж үзнэ ч юм уу. Ер нь бол анхааралтай болж хавцсан байгаа юмсыг санагдсан. Тэг. Магадгүй гараад нэг тэр жилдээ ч юм уу дараа жилийн ч юм уу монголчууд DLC-гээр орж ирж магадгүй л юм санагдав. Тэгвэл бас бидэрт нэлээд ойрхон байх болоо гэж бодлоо. Тийм тэгээд заавал For Honor дээр тэгж ордгоо маа гэхэд ер нь ийм нэг untapped territory гэж ярьдаг шин тийм ч их илүү задлж чийгүү үйл явдал нөрнөг тийм шин сэдв байгаа юм биш үс сэдлийг төрүүлсэн гэж заавал энэ жил биш эх жил байсан ч гэсэн 5 жилийн дараа монголчуудад DLC заавал ордог эсвэл бүр 10 жилийн дараа тийм тоглоомд бас илүү их өргөндлөр гардаг болох юм хэрэг үүсэхгүй. Тийм болохоор бас For Honor шал сууг тоглоом байсан ч гэсэн тий. Энэ гайг баха нодлон үзүүлжсэн геймплей гэсэн нэлээд ажиг харагдчихсэн тэгээд. За яг зохиолын эхлээд яриад дуусчи тэгээд тэд нар хоорондоо илэрхийлж хичээсэн ч гэсэн Apollyon гэдэг тэр дайны бурхан гэдэг юм үзлийн ядалтыг төрүүлээд байгаа бурхан бол байна. Зохиол нь болохоор тэр бурханыг дарсан байдалтай баг God of War шиг ухааны юм явах юм болов гэсэн бодолтой байна. Геймплей нь бол надад таалагдаагүй. Харин Genko дээр Аз ууч нэг нь таалагдсан нөгөөд нь таалагддаг болоод яваад илүү хоёр талаас нь ярих боломжтой. Тий. Миний зүгээр ажиллаж байгаа энэ For Honor бол яах юм санагдаад Battlefield ч бас хүмүүс зохиол ингээс тоглож тусчаал мультиплеер л илүү анхаарал хоорондоо хацдаг юм санагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол баг зүгээр зохиолын зүгээр нэмж байгаа шүү гэдэг нэмэлт юм гээл нэг тийм өгч байгаа юм санагдаад байна. За надад бол геймплей нь ерөөсөө таалагдаагүй. Яг нөгөө нэг Titanfall-ын тэр тийм NPC-гууд нь тэр байдаг шүү дээ. Яг Titanfall ч шал шүүтэн тоглоом илүү ойрхон жишээтэй гэх юм бол нөгөө Lord of the Rings Conquest гэдэг тоглоом бас гарч ирсэн. За ер нь бол баг одны данд Battlefront гэж байдаг шиг одоо бүгшний эзэнд Conquest гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө гол дүрийн баатар жирийн цэргийн дүр ч юм уу тоглоод оноо цуглахаар илүү баатар дүр тоглож болно. Гэхдээ
objective тэр биелүүлээд явааддаг тиймэрхүү геймплей нь төстэй харагдаад байгаа хөө For Honor дээр. Тэгэл өөр нэг баатар дүр болоод зөндөө олон нэр нүл мэддэг цэргүүд нэг галаад эсвэл тэднийг галаач юм явж болно. Тэгээд тулдааныг нь хараад хад нэг Twitch based combat гэдэг чтэй тий. Хитрхийн хурдын ингээл яагаал гэдэг ерөөс тийм бодиттой биш. Ер нь бол хэдхэн сарын настай л тоглоом болох юм шиг санагдсан. Тийм надаа бол зүгээр яг DLC-ийн цаг тухайд нь гаргаа явчих юм бас нэг нууцхан хүсэлтэй байгаа. Мультиплеерээр яагаад явчих юм шиг санагдаад байна шүү дээ. Мультиплеерээр аваа явчих юм шиг. За Trials of the Dragon Blood гэдэг нэг нилийн 90-ад оны маягтай тоглоом. Тэрний трейлерыг харсан. Тэр эхлээд яг юу гэдэг сайн мэдэхгүй байсан чинь нөгөө Trials гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Моцикло тоглоом байдаг шүү дээ. Тийм. Моцикло тоглоомыг нөгөө юутай ойлцсон юм шүү. Өмнө Far Cry 3 Blood Dragon гэж гаргаж ирсэн. Тэрний л нэг тийм чиглэлтэй холбоол нэг тийм дээр их шиг болгоцсон юм шиг үлээ. Тийм трейлерыг үзэж яг нэг 2000-ад оны их үе 90-ад оны сүүлчийн рекламуудыг харж байгаа шиг санагдсан тий. Тэгээ Trials өөрөө их зугаатай тоглоом л та. Тэрийг бүр юм том франчайз гэсэн үг үү тий. Тийм нэлээ олон байдیں۔ Зүг. Trials би яг анхныхын жоохон тоглож ирсэн нэг моциклтай гэдэг нэг скил хийгээд буруу ярьж. Үзүүлбэрийн төр үзүүлээд байна. Тийм амар тийм хөөрхөн өдөртөл амар сайн өдөртөлтэй тоглоом байдаг байхгүй. Тэгээд бас жоохон нэлээ ойрхон гараал тэгээд сая бас шинээр зарлагдчих шиг боллоо. За яг моциклгээ яриасан чинь юуг нь ярьчих л та гэж бодож байна. Steep гээд нэг уулын спортын нэлээ хөөрхөн тоглоом үзүүлж байгаа гэсэн. Танд ямар сэтгэл төрсөн? Одоо яг нөгөө өмнө SSX гэдэг нэг тийм бас яг уулнаас ингээ юу гаргуулдаг. Сүүлд нэг 12 онд ч илүү гарсан санагдаад байна. Тийм үү? Зөвхөн даан SSX гэдэг. Өмнө бол тийм PlayStation 2 гэдэг төр байдаг байсан л да. Тэрийг л авчиад нэг open world болгоцсон юм шиг санагдаад байна шүү дээ. Яг хөө шинэ SSX зарлаг авчин тэрийг орлох юм гэж бодлоо. Надад бол их хөөрхөн сэгч яг түрүү давтан хэлээд байгаа спортын талааныг сонирхдгүй ч гэсэн ингээл open world те хүмүүстэй амар чөлөөтэй холбогдоод тоглож болдог найзуудтайгаа яг хийсэн замаараа чаленжлаад эсвэл хааныг ямар хурдтай явжсэн тэр энэ чаленж зарлаа яаж болно өөр хүмүүстэй шууд холбогдоод яач болно тэгээ нөгөө нэг том юм ориглуудыг ингэж уулаас ингэж том birds eye view шиг бүтнээр ингэж харуулсан шүү дээ уулыг нь демо дээр тэгээд яасан чинь нөгөө Skyrim-ийн fast travel system шиг мөртлөө яг Skyrim-ийн уулаар явхад нэг тийм гоё байдаг бол тэр гэсэн санаа бас нэлийн төржсэн тэгээд зөвхөн цаана гэлтгүй нөгөө paraglide за цаана snowboard wingsuit энэ нөгөө team юмгаар явж болно их л хөөх хэсэгсэн тэгээд яг тэр хэсгийнхаа хүмүүсийн перспектив болгоноос камер тэрийн нэлээд чөлөөтэй яваад хөөрхөн видео кинод тэр хийж болох сонголтууд их гаргаж өгч байгаа нэг таалагдсан. Яг юм спорт, экстрим спорт тоглоом сонирхдаг хүмүүс бол сонирхох байх Тийм тийм. би нэг сонирхдаг гэсэн хөвгтэй санагдсан. Тийм. Ойрт нэг хийвэг экстрим талтай гарахгүй санагдаад байна. За Ubisoft дээр Watch Dogs 2-ийн тийм одоо үнэхээр том болгож зарлах хичээсэн тоглоод нэг бол Watch Dogs 2 байсан. За эхний тоглоомын хувьд бол за маш их графикийн болоод геймплейн даунгрейдүүд хийгдсэн. Амлсан юмнаас нь өөр байсан. Өмнөх E3 тэр үзүүлсэн юмнаас шал мяасан тэгээд зүйлсэл байсан. Дээрээс нэмээд зохиол нь яах втэлэг байсан, дүр нь уйтгартай байсан гэж шүүмжүүд бол зөндөө явжсан. Тэгээ Ubisoft-ийн тэр шүүмжлэлт нэтэрхий эмзэг хандаач юм яг тэрнийхээ эсрэгээр дүрийг нэг хитрхи хичээсэн одоо quirky гэдэг шүү дээ те нэг болохгүй амтай ч хин хайшаа ам нь болж өгдгөө ингээл янз янзын юм яриад тэр хамт явж байгаа туслах дөрүүд нь ч тэр нэг хитрхи надад бол нэг хитрхи хичээсэн л шиг санагдсан. Өнгөрсөн жил бас нэг Microsoft-ийн гаргажсэн нэг тийм тоглоом байсан шүү дээ. Нэг трейлер нэг амар self-aware видео тоглоомд мэдж байгаа нэг ундаанаас болоод нэг хүмүүс зомби болсон ч лээ нэг тийм тоглооны трейлер байсан шүү дээ. Sunset Overdrive. Тий яг Sunset Overdrive. Яг л тэрийг хараад одоогийн залуучууд тийм хүмүүсийг нэг ийм хачин юмд дуртай гэж боддtiin бах та гэж тэр одоо нэг хийж байгаа шийдвэр гарч байгаа улсууд нь шийдэд хийцэн болов гэхээр энэ Watch Dogs 2-ын дөрүүд геймплейг харахад бол нэг тийм л нэгсэн нэг хүмүүсийг хитрхи нэг тийм сонирхдаг гэж одоо тэр төсөөлөлтөд баригдаал нэг хитрхи одоо уйтгартай гэдэгс бол хитрхи нөгөөтөл рүү гаргацсан ч юм уу тийм л нэгсэн. Яг Watch Dogs 2 яг зүгээр анхны трейлер нэрсэн шүү дээ. Тэр нь бол нэлээд дайггүй санагдсан шүү дээ. Яг тэр дуугач зүг ашигласан. Тэгээд жоон залуучуудад нэлээд төгсөн гэмээр. Тэгээд геймплей нь бол яг хөө зүгээр л байсан л да. Тэгээд энэ удаач гэсэн их сүртэй график дээр шахахгүй л хэлээ л дээ. Тэгээд илүү бид нар илүү амар хчлөөтэй боломжууд зөндөө байгаа гэдээ геймплей дээр үзүүлж ирсэн. Тэгээд геймплейг нь хальт харсан чи Watch Dogs гэж мэддэг гэсэн бол баг Chita 5-ын
Engine дээр хийгдсэн шиг харагдчихсан шүү дээ. Тэгэл нөгөө паркур хийдэг дээш доош авирдаг те. Тийм ерөөсөө л нэг GTA 5 нэлээд сайн мод хэрэг юм баг харагдчихсан. Бүх юмаа хак хийж болдог гэд тэрийг бас нэлээд үзүүлж ирсэн. Яг жоохон залуучууд нэлээд сонирхох юм шиг санагдаад байгаа шүү. Залуучууд хитрхи тийм гээл бодоод байгаа нь бүр уураад байгаа надад бол. Гэхдээ тийм хүмүүс байгаа л амар их хараал урсгаал ингээл ерөөсөө л биш. Яг видеог нь оруулах юм бол хүмүүсээс хараад сэтгэл нь төрөх байх л та гэж бодож байна. Дээрээс нэг Watch Dogs-ын кино хийгдэнэ гэж ярьжсэн. Игор дээр тэгж хэлсэн тийм. Тийм тэр ихтэй асуусан. Анзаараагүй юм. Тийм үү. Би бол Assassin's Creed-ийн киног тэднээс хилэнгүүтээ Watch Dogs-ын кино бас хийгдэнэ гэж ярьжсэн тийм. За тийм болсон шүү. Анзаараагүй хүмүүс их бол. Яг түрүү нөгөө ярьсан шүү Sunset Overdrive гэдэг. Тэрний юу юм бэлээ? Трейлер нь угаа нэг тийм сонин хийцэн. Аяг тоглоод үзэхээр зугаатай байсан. Тийм үү? Тийм. Трейлерээс шал өөр трейлер дээр нэг ингээл наашаа яриад ханаа нэг Deadpool юм шиг тийм байдаг ч яг тоглоомын тоглоод үзэхээр өөр зүгээр тоглоом байсан. Гинко ч өөр нэг тийм аркейди хурдан юм бас дуртай юм шиг байгаа юм. Би зүгээр санагдаад. За Ubisoft-ийн өөр тоглоом байхгүй хаа тийм. Ер нь ингээл туссан да амар цөөхөн тоглоом зарласан мөртлөө цаг 30 минут бараг 2 цаг гарсан уу. Тэгээд бараг нэг тоглоом 30 минут танилцуулаад байгаа. Амар сунжирсан тэгээд үзүүлэхгүй ч гэсэн хүмүүсийн дуудаж гараад ирээд буудан дээр сууж байгаа хоорондоо юм яриа лсэн гэж байгаа. Өдөртөө сонирхолтой болсон юм. Надад бол хөтлөгч нэг таалагдаагүй тэгээд үзүүлж байгаа тоглоомууд нь өөрсдөө бас нэг таалагдаг болох нэг юм хэрэг санагдсан. Хамгийн таалагдсан хэсэг нь South Park Fractured But Whole. Тэр л байсан гэж хэлье да. Тийм тэгээ VR-ийн хоёр тоглоом бол таалагдсан. Миний бол VR-ыг бас ямар гоёор шин тоглоомод байж болох үед харуулсан л баяртай. Ubisoft тэр нэг анзаарсан юм яг ингээд конференцийн дараа нь одоо Amazon дээр тоглоомууд нь ороод ирж байгаа байхгүй юу? За. Тэнгуут бүгдээрээ одоо ингээд энгийн тоглоом $60 байсан бол Gold Edition гэдэг нэг Season Pass-тай гарсан бүх DLC-г авч болдог. Тэрнтэй $100 их гээд. За. Ягаар бүх тоглоом нь Gold Edition $100 гэдэг. Нэг тийм $100-ийн стандарт гарах гээд байгаа юм шиг одоо Season Pass тэр л ястай болохгүй юм гаш шүү тийм. Тэгээ формат нь гэсэн бүгдээрээ амар адилхан болцоо харагдчихсэн. Бүх тоглоомууд дээр яг DLC гаргаад тоглоом бас нэг цаашаа аваад явж гин гэдэг нь зүгээр л дээ. Гэтэл бас одоо тоглоом $100 авдаг болно гэхээр бас жоохон чангал санагдаад байна. Тийш. Арайчтэй тийм. За Ubisoft-ийн хувьд бол ийм байна. За дараагийн буюу одоо сүүлийн ярих конференц бол Sony гэх байгаа. Надад хамгийн их таалагдсан. Тийм надад ч их нэлээд таалагдсан. Ер нь дахиад нэг Ubisoft-ээр эхлэн шал мангар байсан яриадсан шүү дээ тийм. За Sony-гийн хувьд эхлэн ямар байсан бэ гэхээр ийм том дуурийн театр шиг эхлээл хөгжим амьд хөгжимтэй оркестр тоглоод эхэлж байгаа. Амар нэг сүрлэг класси дээд зэрэглэлийн мэдрэмж бол төрсөн бас үзэж байгаа хүмүүсийн тэр хүндэлж байгаа байдал бол анзаарч байсан тийм. Тэгээ Sony шууд God of War-аар эхэлсэн тий. Тэгсэн. Тэрийг эхлээ ямар тоглоом бэ гэж мэдэхгүй. Би нөгөө Horizon Zero Dawn-ын тоглоом байгаа шүү дээ. Тэрийг бол гэж боддог байхгүй. Тэр чинь нэг жоохон хүүхд үеийнхэн жоохон гараад байдээ. Тэгээд харж ирсэн яг тэр сүүдрээс нөгөө Kratos гарч ирсэн чинь. Вүү гэж хэлсэн шүү дээ. Тэрсэлтэл явсан. Тэгээд шууд геймплей үзүүлсэн тий. Тэр нь их гоё болсон. Тэгээд шин өөрчлөлтүүд нэлээд байлаа. Өмнөх God War-ыг бодвол жоохон RPG элемент нэлээд орж ирсэн. Тийм аркейд байдал нь нэлээд багассан шиг харагдчихсан геймплейг хараад. Тэгээд камер нь ч гэсэн өмнө нь жоохон дээрээс хараад ингээд том зайтайсан бол одоо л яг ингээд 3-д би яг араас нь хараад яваад байсан тий. Тэгээд шин Tomb Raider Last of Us энтриг санагдуулахаар харсан тэр демог нь хараад. Ялангуяа Last of Us-ийн нөгөө нэг гол дүрийн салууч нөгөө Элли гэдэг охинтойгоо яваад идэг шүү дээ. Энд чи Kratos хүүтэйгээ хамт яваал тэр левел ахаад байгаа юм шиг харагдсан. Хүүхэд нь шинэ юм сураад байгаа юм гэж би ойлгосон байхгүй. Тийм энэ хүүхэд нь дандаа ингэж яах юм бэ? Юм сураа. Тийм тэр нь над их таалагдсан. Kratos ч одоо юм сурна гэж байх. Одоо эрдмийн оргил төрсэн гэж. Хүүхдээ ингэж сургаад явж байгаа юм билээ. Тийм тэр нь нэлээ хөөрхөн санагдсан. Тэгэл нөгөө хүмүүсийн харилцааг илүү жоохон чухалчлаад нэг тийм нөгөө найруулагч нь болохоо хэн хэлжсэн ингэж. Одоо энэ болохоор энэ шинэ God of War болохоор хин Kratos яаж хүүхдтэй нөө бурхан байхыг зааж өгөөд хүүхд нь болохоор аавдаа одоо яаж хүн байхыг зааж өгч байгаа нэг тийм хүмүүсийн харилцааг илүү гаргасан юм байна. Харин тий аав хүү хоёр нэг тийш түрүүний нөгөө Titanfall 2 энэ төр дээр тэр машин нь хүн нисгэгчтэйгээ холбогддог юм. Тэгээд бас тиймэрхүү холбоомоор л нэлээ их emotional зүйлсийг бас сэтгэл хөдлөсөн зүйлсийг үзүүлэх болов уу гэж бодож байна. Тийм тэгээд нөгөө нэг конференцийн хамгийн эхлээд God of War-ыг үзүүлсэн бас оркестрийн
хөгжим тоглож эхэлснээс энэтэй холбоотой байсан болов уу гэж бодож байна те. Тэр нь яг шинэ God of War-ийн одоо нөгөө team гэж яриад байсан л та. Тэгээд өөр чинь тэр хүүхдийн нэрийг нэлээд нууцлаад байгаа юм байна лээ. Нөө тийм үү? Тий. Тэгээд яг хөө хэрвээ нэрийг мэдчих юм бол амар том спойлер болно гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тоглоом геймплей дээр анзаарсан бол ингээд нум сумаар харахад нэг жоохон цахилгаан гардаг шүү дээ. Nordic гэдэг би дээр юу гэж ярьдлаа. Скандинавын орнуудын домгоор руу ороод байгаа болохоор Тор ч юм уу, модын толгойтой авчиж санагдаад байгаа. Тийм. Odin гэдэг баха. Odin тий. Нэрээ бас тийм байвал сонирхолтой байх юм. Тэгээ зөндөө бас нэтэр таамагч гэсэн зөндөө байлаа нөгөө тэр Скандинавын домгийг нэлээд судалсан гараад. Reddit бол шууд хэсэрсэн баг тий. Яасан бэлээ. Нэг тийм аав нь мэдтгүү нэг тийм домог байт юм байна л да. Ээж хүүхд хоёр ингээ байгаад ээж нь яадаг гэд. Тэрийг л бараг энэ тийшэл бараг энэ хин Kratos орчиж байгаа болов гэж яриад хэлээ. Тэгээд хайвал сонирхолтой одоо таамагуд бол нэлээд гарсан байлээ. Үгүй ингээ яваад юм бол явсараад Аз маацын бурхтраа ороод ирэх юм биш үү айгүй бол. Тиймээс дараа магадгүй л юм тий. За дараагийн тоглоом болохоор Days Gone гэдэг. Тий. World War Z-ийн зомбинууд бол шууд цаанд орсон болоо гэж чинь. Тэр нэг craft effect гэх нэг юм байдаг шүү дээ. Нэг тийм симулятор програм шиг бас байт юм аа ингэж. Олон хүмүүсийн үйл хөдлөлийг харуулдаг юм. Яг зомбинууд нь л ерөөсөө нэг байгалийн хүч, үерийн ус шиг л ерөөсөө юм орж ирж байгаа байхгүй тий. Тэгээ трейлерыг үзэхэд бол одоо амьд үлдсэн сүүлчийн хүмүүс гэж зам дээр яваал баг Mad Max шиг ухааны сүүлчийн байлуудыг аль нэг тиймэрхүү үйл явдалтай харагдчихсан. За демон дээр бол нэг хамтрагч байгаа юм урвсан үнийхээ хойноос хөөсөрөөд ийм нэг мод бэлтгэлийн газар ирж байгаа тий. Тэрээс шууд бодхонгүй шууд алдсан тэр. Тэр арай зэрлэг. Бас нөгөө жоох ингээд яах нь маах нүгсэн зүг шууд буудал яваад гэсэн. Тий. Тэгээ хараадахт бас л Last of Us нэлээд цаанд орж ирсэн. Өөрөө тоглоог ч гэсэн би Markiplier-ийн геймплей нөр бүгдийн сууж үзсэн байхгүй. Тэр болохоор Last of Us арай л дээр Last of Us ч ингээд нөгөө жоохон төгшүүртэй шүү дээ ингээд. Амар зөө. Энд чинь болох жоохон акшн тал та. Тэр нь гоё таалагдаад байна л та. Арай хоёр өөр төрлийн айдас сохолтой. Яг нь Last of Us-ийн нөгөө нэг нь арай террор тал руугаа хиод тий. Хаанаас юу гарч ирэх нь мэддэггүй. Тэр нэг шүн нөгөө сонсдгоо өмнөдийг ингээд яахгүй шиг явах нууцаар ингээд чимээгүй явах хэвээр ч юм уу те. Тиймэрхүү юмуд нь жоохон таалагддаг хүмүүстэй бол надад бол жоохон ядаргаатай санагдал тэр тунд байна гэж байна. Тийм, Days Gone-ийн зомбинууд болохоор ерөөсөө яг World War Z шиг ингээд урсаал орж ирж байгаа. World War Z-ийн үед бол надад ном таалагддаг, киног нь хизээ шидэ хэлгээд ч гэсэн. Кинон дээр нарсан зомбинууд та яг адилхан гэсэн. Тэгээд темог нь үзчих явцад ингээд нэг нурууны хөлс хасгараал ингээд болчин хаваг үлчин чангарчдаг штэ. Ерөөсөө яг тэгсэн ах ингээд зугатаал зомбид руу ингээд молотов шидээ шүвшээл яваал байгаа байхгүй. Зомбид нь бол нэгж зомбид бол дорхноо өгөхөд байгаа. Тэгээд нийт олноор болохоор ингээд ерөөсөө ийм том цунами ирж байгаа шиг харагдаж байгаа байхгүй тий. Тэгэл цухтаал явсараа гал нэр амар сэгц. Тэр бол бас хамгийн одоо хүнийг сандрах чадсан дэмод нэг юм шиг санагдсан энэ гурав. Бас зохиол нь жоохон яаж магадгүй юм шиг байл тодорхой хэмжээнд сэтгэл хөдлөх өгч юм. Яг тэр анхны трейлер дээр явсныг аяа байсан шүү дээ. Тэр нэлээд гоё таалагдсан. Угаасаа трейлер дээр нь бас ихнэр бүхнэрийн нэлээд харуулсан тий. Имзэг сэдвэх хөнтгөрч юм шиг. За Last Guardian гэдэг нэг тоглоом байсан шүү. Тий, Last Guardian яг нь нэлээд олон жил хизээ гарах үг нь анх PlayStation 3 дээр хийгдэж байгаа. Тэгээд чимээгүй болчиход PlayStation 4 дээр нөтлөх хийгдэж байгаа гэдэг яг албан ёсоор дахиж зарлагдаад. Тэгээд энэ жил яг 10 сарын 25-нд гарна гэдэг бүрийг гарах товооноо зарласан л та. Тийм. Би болохоор нэг сайн ойлгог авах юм нэг Японы тоглоом байна нэг гол дүрх хүүхэд нэг тийм үлгэрийн амтантай ч юм хамт яваал. Энэ нэг тоглож үзэж байгаа ч гэсэн Shadow of Colossus нэртэй төстэй юм шиг. Өмнө яг тэр Shadow of Colossus дээр Ico гэдэг хоёр тоглоом хийжсэн хүний нэг 3 дахь бүтээл хийдгээр нөгөө хоёр тоглоом нэлээд амжилттай байдаг. Ico-г нь ястаа сонсож байгааг юм байна. Бас нэг жоохон нөгөө хүн бас нөгөө охины хөтлөөдгөө гэдэг бас puzzle. За яадаг. Тэр хоёр нэлээд алдартэйсэн болохоор яг 3 дахь тоглоом нэлээд сонирхолтой бол ер нь бол энэ хийж байгаа хүний бүтээлийг ингээд хүлээсэн хүмүүс их байсан. Тэгээд нэлээд олон жил хүлээлгэж байгаа яг энэ жил гарна гэж зарласан. Тэгээд Special Edition зарлагтал орох шууд тэр дор дуусчих шиг байсан. Яг нэг дээр үе нэг тийм том байшин, тийм цанхаг дунд нэг тийм тэр амтантайгаа нийлэл тэр пазлыг л одоо яах юм шиг санагдсан трейлерээс нарахад бол. Тэгээд гарахаар нь ревю авч байгаа л болоо ямар байна. Геймкогийн хувьд бас тодорхой хэмжээний хүлээлттэй байгаа юм байна тэгвэл тэ. Яг би өмнөх хоёр тоглоом нь яг дуусгаагүй болохоор бас яг тийм сүртэй хүлээлт бол нэг байхгүй. Тэр хоёрын дуусгаад эн чинь бүр ингэж амар
амар тоглоом идэхгүй юм байна. Тэгвэл энэ дээр ч гэсэн бас нэг гоё юм байж магадгүй мэн тийм тодорхой хэмжээний хүлээлт бол үүсч магадгүй л. Гарахаас өмнө дуусгах чийл гэж бодоод байна. За дараагийн тоглоом Horizon Zero Dawn. Өнгөрсөн E3-оос гарсан байсан тий. Уг нь энэ жил гарах байж байгаад 17 оны 2 сарын 28 ингээд бас хойшлчлаа. Ер нь анзаараад ихэнх тоглоомууд, том тоглоомууд 17 оны одоо эхний үйлдвэрлэл рүү хойшлогдоод байна. Яг хөө геймплей гаргасан нэлээд сонирхолтой байсан тий. Нөгөө бас л Tomb Raider санаанд орчихлоо шинэ Tomb Raider-ыг бодвол бас нэлээд боломж ихтэй, сонголт ихтэй юм шиг санагдсан л та. Тийм Far Cry Tomb Raider 2-ын нэг нийлбэрч юм шиг санагдсан. Гол дүрийн нэг эмхтэй яваал тийм. Бидний ингэж соёл иргэшил мөхөд нэлээд олон жилийн дараа үйл явдал өрөөд шинэ чулуун зэвсгийн хүмүүс тэр авчаа. Тэгээд тэр жирийн одоо органик байгалийн амьтад тэр механик байгалийн амьтад нийлээд ингээ нэг экосистем тэр болцоо нэг сонирхолтой санагдсан бас. Санаа талаас яг хөө геймплей ч бол ахтай л гэсэн. Надад бол гоё шинэлэг санагдав. Шин за бүр тийм амар шинэлэг юм байхгүй гэсэн амар боломж ихтэй тэгээд яаж ч тоглож болохоор тэр нэг одоо нэг роботын динозавр одоо нэг яагаад байгаа биз хавх руу оруулж байгаа. Тэгжсэн. Ерөөсөө л нэг антан агнж байгаа юм шиг л яасан шүү дээ. Ингээд дараалсан тоглоомуудыг хараад ихт ингээл Days Gone, Horizon Zero Dawn гэж харж байхад бол тоглоомууд нь энэ Sony-гийн ихний тоглоод ер нь open world adventure тоглоомудаа эхэлж гаргаж байгаа нь бас яаж сонирхолтой санагдсан. Ер нь энэ тал руугаа бас жоохон хандлагатай байх гэдэг нэг үгүй юу те. За дараагийн тоглоом Detroit Become Human. Become Human гэсэн шиг байна. Энэ бол бас надад хамгийн таалагдсан трейлерүүдийн нэг байсан. Энэ шинэ гол дүрийг танилцуулсан. Өмнө нь болохоор нэг эдгэр чин Kara гэдэг нэг team tech-тэй мө үзүүлж ирсэн 13 он л үү. За. Тэгээ яг тэр гол дүрийг аваад ашиглаад ингээд цаашаа шинэ тоглоом хийдсэн. Өмнөх трейлер дээр болохоор яг тэр Kara дээр байсан. Тэр Kara нэр нь хэвээрээ нүг вэ сайн санахгүй нэгтэй. Тийм би нэг шал шинэ IP юм байна гэж ойлгоодсэн шүү дээ. Гүү юм байна. Өмнө нэг Detroit гэдээ бас яг зарласан шүү. Тэр трейлер нь үзэж байгаа гэж бас эмгтэй Android гараад байдаг байхгүй юу? Тийм Android-ийн юу гэхээр нөгөө юу санд ороод шүү дээ нөгөө гардгуу тоглоом чи юу лээ? Cyberpunk. Cyberpunk. Тийм тэр ч одоо хөгжүүлэлт нь эхэлсэн байгаа. Тэгээд Detroit яг эхлээд ямар тоглоом байсан ойлгохгүйсэн байхгүй юу? Ямар тоглоом бол гайхаад байсан. Тэгээд яг ингээд тоглоомоос үлдэн Detroit-ийн гооч ингээд нөгөө тоглоом байж тээ. Хамгийн гол нь энэ дээр шинэ гол дүр танилцуулж байгаа юм байл л да нэг тийм. Цагдаагийн юм байсан үү те? Тийм hostage negotiator одоо барьцаалагдсан хүмүүсийг судлах талаас нь ярьдаг. Тийм Android байсан шүү дээ тий. Сонголтууд нь бол яг сонголт болгоныхон үр дүн гаргадаг нэлээд сонирхолтой. Тийм трейлер нь бол ямар ч дэмонос илүү юу хийж болохыг сайн танилцуулсан их сайн трейлер болсон байсан. За яг нөгөө подкастын видеон дээр нөгөө трейлерыг нөгөөсөө оруулаад яач болохоор хүмүүс сайн хараад авах гэж бодож байна. Тэгээл ерөнхийдөө нөгөө хүн байхын утга учир тий бодит байдал үгүй юу гээл тиймэрхүү философи хандлагатай мета асуултууд ингэж асуух болов гэж бодож байна. Угсаа өмнө нөгөө Heavy Rain-ыг хийжсэн бас нөгөө Beyond гэдэг тоглоом хийдэж шүү дээ. Ellen Page гол дүртний ялаа. Ellen Page хаа. Тийм тэдрийг хийжсэн жоохон бас хүмүүсийн харилцаан дээр жоохон тулгуурласан юм их гэдэг. Студийн тоглоом. Тийм тэр мэрийг өмнөхүүдээ сайн мэдгүй ч гэсэн Detroit Become Human-ийн үед бол надад таалагдсан хүлээлттэй байна. Тийм. За тэгээ дараа нь PlayStation VR 10 сарын 13-нд $400 гарна гэж зарласан. Тэгээ нэлээд бас тоглоомын трейлер ер нь шинэ тоглоом гарах гэж байгааг зарласан байна тийм. За Star Wars Battlefront-ийг түрүү ярьсан. X-Wing VR Missions гэдэг. За Virtual Reality Missions ер нь бол эсвэл одын нисгч болол байлт хандлагатай. Одын даны нислэгтэй тоглоомуудын хувьд бол Rogue Squadron гэдэг 2000-ад онд хавьтал ориглын байсан тоглоом гэсэн. За 90 хэдэн он чинь TIE Fighter дараа нь X-Wing гэдэг юм гарчсан. TIE Fighter нь бол бүр их алдартай. Бас тэр Rogue Squadron-ыг мэдх юм аа. Тэр чинь GameCube дээр байдаг. Тэр GameCube exclusive тоглоом байхгүй юу? Тэгээ сая нөө Battlefront гарчаад Rogue Squadron-ы бичлэгийг үзсэн чинь ингээд Rogue Squadron дээр шууд сансарт байлдаа яваад байгаа байхгүй юу? Тэгээ доор нь комментууд нээр инээдтэй. Энэ аль хоёр GameCube дээр те бүр PlayStation 2-ын үе шүү дээ. Тэр гарч ирсэн тоглоомыг сансарт байлж байгаа биднийг Battlefront дээр сансарт болчихгоо. Тийм байсан. За дараа нь болохоор Arkham VR. Arkham юм уу? Arkham гэх юм. Arkham л. За Batman-ийн нэг VR байсан. Тэр Farpoint гэдэг нэг сансарт нэг яваад байсан шүү дээ. Ингээ буу яриад яваад. Тэр бол нэг сонирхолтой харагдчихсан. Одоо нэг марш нэг санагдуулахар ч юм. Тэгсэн мэтлээ жоохон
буу ирсэн ингээ сансарт яваад байгаа байхгүй VR. Сансарт бишээ би одоо Mars дээр өснө үгүй юу? Гаригтэр л явж байгаа юм л та. Тэр нь нэлээд сонирхолтой байсан. За Final Fantasy VR бас байсан тийм. Тэрийг гэхдээ яг тоглож үзсэн хүмүүс жоохон онцгой байна гэдээсэн л та. Угаасаа Final Fantasy-гийн тоглоомны агуулга үйл явдал гаргаж байгаа санаа гэдэгт virtual reality болоод шаардлага байгаа юм уу? Төрүүний шиг л тэр Ubisoft-ийн нөгөө нэг Eagle Flight энэ шиг өөрхөн тийм л тоглоомууд эсвэл арай акшн тал руу явах болохоос арай ингэж нэг зохиолоор дамжуулж хүнд юм хүрэх гээд байгаа талаас бол жоохон зохис тааруулах юм шиг санагдсан. Тэгээд Resident Evil 7-г нэлээд санаандгүй байдлаар гоё зарласан. Хийсэн хамгийн трейлерийн хамгийн төгсгөлд нь нэрийг гаргасан шүү дээ. Гэхдээ яг юу гэдгээс сайн мэдгүй нас ямар тоглоом юм болоо нэлээд гайхал байдсан шиг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ялангуяа PT-гээс хойш их сайн анзаардаг болсон юм. Тийм first person horror-од бас их гардаг болсон байна тийм болохоор бас их дайжгүй харагдчихсан. Тэгээд яг тэр хайптай ч юм уу ингэж явж хагаад одоо Resident Evil ингээд хуучны яг классик нэргийн ирэлтээ хийж бүр яг анхны Resident Evil шиг буцаж одоо root дээр ирж ирнэ гэдэг тийм эхэлсэн цэгээс анх ямар байсан тэрэн рүүгээ ирж ирж байгаа юм шиг л. Тийм. Гэхдээ яг энэ VR демо гэх юм уу тэр нь болохоор яг тоглоомын нэг хэсэг бол биш гэдэг юм л. Одоо яг Resident Evil 7-гийн тэр нэг танилцуулсан демо трейлер байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө VR. Тэгээд юу байхгүй юу? Resident Evil 7 мөртлөө яг 7-гийнхаа тоглоомд орохгүй хэсэг гэдэг байгаа байхгүй. Зүгээр л нэг тийм демо маркийн. Тэгээ PT шиг юм болчихж байгаа. Зөв. Тэгсэн мөртлөө юу гэдэг. Энэ л аим шиг юм байна гэдэг. Тоглосон услаа айлгаж чадчих. Тэгээ тийм VR тоглоомыг зарласан. Sony дээр яг нэг юу шинэ PlayStation 4.5 Neo гэж яриадсан юм. Яг энэ VR-таа цуг уг нь гарах ёстой л юм шиг санагдал байгаа л да. VR чинь л хүчин чадал шаардна гэдэг байгаа. Одоо 10 сар 13-наас өмнө яг тэр шинийга зарлах нь үгүй юу? Тэрийг жоохон харж. Сая бол ерөөсөө юм зарласангүй. Харин тий чимээгүй бод өнгөрөөчлээ. Тийм. За Crash Bandicoot. Тий. Crash 2, Crash War 1-3 одоо ремастер хийж гисэн үг шүү дээ. Тийм, Genko ямар сэтгэлтэй. Би ерөөсөө Crash тоглож байгааг л. Тэг Crash 1-ийг тоглож байсан. Нилээн хэцүү тоглолоо. Гэтэ зугаатай л та. Тэг ремастерыгээд одоо юу шиг л болоо. Сайн өмнө ярьж байсан нөгөө яадаг. Ratchet and Clank. Тэрнтэй л төстэй болох болоо гэж боддог л та. Тэг яг 1-3-ыг нийлүүлээд нэг дискэн дээр $40 гаргах чинь ер нь бол сайн зарагдах. Би ч гэсэн авч магадгүй юм шиг. Тийм наад чинь бол дайггүй сонсогч чинь тийм бүгдийг нийлээд гоё ремастер тэгээд нөгөө өнгөрсөн жил бас Halo-г тэгж шингэж иржсэн шиг тийм. Бас гоё снэгдсэн. За дараагийн тоглоом юу? Kojima-гийн шинэ бүтээл нэлээд сонин трейлер гаргасан. Death Stranding. Kojima ч угаасаа конференс хэрэг сүртэй гарч ирсэн шүү дээ. Ингээл цаас гэрлэн ингээл шатаар ингээл гарч ирээ. Mad Max-ийн яваадсан. I am back гэдэг л юу гэлээд вэ те. Жоо төрүүлж алхаад байсан тэр нь. Тэгсэн төрүүлж сандарсан юм шиг. Тий I am back гэсэн баха те. Тий эргээд ирлээ гээл амар сүртэй ягаал. Нэг ч олон юм яриаггүй ингээл трейлер гээл гэсэн тий ерөөсөө. За трейлерийн хувьд бол яг PT дээр хамтарч ажилласан гэсэн Norman Reedus-тэй дахиад хамтарч байгаа нь бол ямар ч гэсэн сайн мэдээ. Тэгээ Kojima Productions одоо Death Stranding гэдэг тэггүй нэг байгаль орчны учир утгатай юм шиг нэг ямарсан юм нэг байгаль орчны асуудалтай л санагдсан шүү дээ. Яг ч ингэж 70 литр хөвтөл баахан загсаад гарч ирээд өгцөн тэгэл гэсэн нэг хүүхэд мүхэд те. Гинкод ямар сэтгэл төрсөн? Доол нэлээд сонирхолтой байсан. Тэгээд Kojima-гийн юм трейлерүүд нь өөр амар тийм нууц ихтэй нэлээд юм ухах шаардлагатай байдаг. Бас нэлээд мэддэг байх хэрэгтэй гэждэг нэлээд. Одоо тэр сүүлд нь зургийг гаргацсан байсан л та хиний Norman Reedus ингээд тийм нэг dog tag шиг цэргийн уюуд штэ зүүдэг. Тийм шиг зүүцэн. Тэгээ тэрийг нэгээд хүмүүс ойртуулаад зум хийгээд. За, enhance. Тэгээ тэн дээр нэг хэдэн одоо томьёо очсон байгаа хоёр томьёо. Тэгээ тэрийг ингээд хайгаад үзэхээр тэр нь ингээд юм black hole-тэй холбоотой томьёо ч юм уу тийм. Тиймэрхүү тийм жоо сансар мансартай холбоотой юмуд яваад байгаа байхгүй. Тэгээ өмнө ч гэсэн Kojima-гийн нэг юм лого нь гараад байсан шүү дээ. Нэг юм Argus-тай нэг юм сансрын хувц өмссөн хүн байсан. Тийм билүү. Тийм. Тэрнийхэн дараагийн 2 дахь хүн дээр яг ингээд нэг юм I'll be coming back ч нэг тийм юутай яг царайг нь хальт гаргацсан байсан байхгүй. Тэрийг угаасаа хүмүүсийн нэг Norman мөн үү биш үү гэж ярилцаадсэн тэгээд. Тэгээ яг Kojima бол яг өөртөө л яг логот бол хамаагүй гэж яриад байгаа юм л та одоогийн байдлаар. Kojima-гийн ер нь өмнөх гарчсан тоглоомудаас трейлер нь ямар байгаа тоглоомод нь ямарсан тэр талаар геймкод дурсан живэл трейлер за сүүлд зөв санаж байгаа Metal Gear 5-ын трейлерүүд нэлээд гоё байсан шүү дээ. Хамгийн анх чсэн Metal Gear 5-ыг Moby Dick Studio гэж нэг худлаа студиудээр гарч ирээд тий тоглоом нь мэддэхгүй зүгээр Phantom Pain гэдэг
зөвхөн нэрээр гарч ирсэн. Тэгэл тэр трейлерын ч гэсэн үзэж яхад нэг эмнэлгээс гараад ирсэн чинь ингээд нэг том халим галмал шатцсан тэр уулын цаанаас гарч марж ирэл тэ. Амар сонсон юм идэх хэрэгтэй. Дууны сонголтууд нь бас нэлээд гоё сонголттой. Ер нь бол найруулагч болохгүй л үзэхэд ер нь Kojima явандаа кино найруулах байх гэж боддог шүү дээ. Өөрөө кинонд амар дуртай хүн юм л. Зөв. Тэг хүмүүс бас яг энэ Death Stranding-ийн трейлерыг жоох өөртөө нэлээд холбож тайлбарлаад байлээ. За юу гэж яах вэ? Тэрэн дээр инээдтэйнүүдээс одоо ингээд сүүлд Konami-гаас гарсан шүү дээ. Тэгээд Norman Reedus ингээд шалтын өвтчихсэн чинь одоо энэ бол ингээд өөрийн Konami-д байхдаа сүүлийн хугацаанд ингэж оромжлуулж ирсэн тэрийг зүүрлж байгаа ингээд. Тэгээд нэг хүүхдээ ингээд тэрврээд нэг өөлдөн шүү дээ. Тэгсэн чинь энэ одоо ингээд Metal Gear ингээд өөрийнх нь хайрчсан franchise ингээд одоо алдчихж байгаа те. Нөгөөт нь яваад өгдөн шүү дээ. Тэг ингээд алдчихж байгаа гэсэн үг. Тэгээд дараа нь ингээд тэнгэртээ харсан бол нэг тийм 5 дүрс гараад өдөөс нь хараад идэв шүү дээ. Тийм. Тэр мэрийг одоо ингээд 5 том компани ингээд яаж байгаа өөрсдөө харж байгаа. Тэгээд тийм юм зөндөө байсан л та нийтдээ. Тэгээ надад болохоор зүгээр яг тоглоомныхоо л цаад концепцэнд яваад байгаа санагдсан. Тэгээд одоогийн байдлаар бол ямар engine дээр хийхээдсэн сонгоогүй байгаа. Энэ зүйл туршилтаар нэг engine хийгээд ийм санаагаа гаргаж байгаа юм байна. Тэгээд action төрлийн тоглоом бол энэ бол өөрийнхөө ярьж байгаагаар бол нэлээ 2-3 цаг тоглосон дараа нэлээ өөр төрлийн action байх гэдэг та нар юу мэдрэх байх гэх нэг тийм яриад байгаа юм л та. Тэгээд engine-д сонгоогүй гэхэр ч одоо хизээч гарах юм бас нэлээ хэцүү л 17 18 оноос нааш байх гэсэн таамагтай. Тийм л яг жил болгоо ингээд сонирхолтой трейлер гараад байвал бас хайп ингээд хатгалаад авах байх. Харин яг Kojima оролцож хийж байгаа бие дагаад хийж байгаа ч бас гайгүй биш юм аа хэ зүгээр ийм нэг өөр юм бас харах тийм. За энэ дээрээс хамгийн хөгжилтэй тоглоомын нэг юу байсан бэ гэхээр Spider-Man-ийн тоглоом байсан. Тэгээ Spider-Man сүүлийн нөгөө Avengers-ийн Captain America-гийн кинонд дэр чинь бас их хөөрхөн дүр болцоо орж исэн шүү дээ, тийм. Яг тэрэн шиг Spider-Man-ийн тоглоом гэхээр бас хитрхи сериусны биш, тийм. Хөнгөн хөөрхөн акшнтай, хэмнэлттэй, хурдтай, хөгжилтэй л хин тоглоом байх болоо гэж бодож байна. Тэгээ нөгөө хийж байгаа студ нь Insomniac гэдэг түрүүнээр Sunset Overdrive хийсэн студ хийж байгаа байхгүй. Тэгэхээр бас акшн тийм Overdrive ч өөрөө бас жоохон юм жимэр тийм гулгаал хурдан акшнтай хотон дээр агаар дээр ирэхэд яваад байдаг байхгүй. Барилгаас үсрээд. Тэгэхээр эдгээр бол яг Spider-Man-ыг бол хийхэд яг л таарсан. Нэлээд туршлагатай болсон байх юм хүч иглэлээр гэж бодож байна. Нэг тийм өөр гоё өнгөлөг харагдаж илээ тийм. Одоо бол PlayStation 1 дээр байсан Spider-Man шиг санагдаад. PlayStation 1 дээр яг комикээр нь сэтгэлцсэн тоглоомод байдаг байсан байна. Яг сая хотон дээр чөлөөтэй явж болдог. Тэр санагдаад гоё санагдсан. Хөгжилтэй тоглоомод дээр үргэлжлүүлээд хэлэхэд Lego Force Awakens. За яг Lego-ийн тоглоомод би ерөөсө тоглохоо байцсан ч гэсэн юуг нь харж байхад дөрүүд нь ярьдаг болцсон байлээ. Заримдаа. Тэгэхээр ийм нэг сэтгэл хөдлөсөн гонигтай ч юм уу уюудыг илэрхийлэхээс гадна Lego-гоор гэдэг утгаараа их хөгжилтэй байх юм давхар боломжтой болж байгаа гэж харагдчихсан. Гэтэ Lego Force Awakens-ийг би бол хизээж тоглохгүй. Яа би тоглож магадгүй байх. Яг тэр кинонд гараагүй зарим хэсгүүдийн жоохон оруулсан л гэдэг л л. Тийм. Тэгэхээр сонирхолтой юм магадгүй. Трейлер ер нь жоохон марцсан байдаг шүү дээ. Трейлерын ч гэсэн нэг тийм. Тийм. Марцсан бол. За ингээд одоо хамгийн том асуудал дээр ирлээ. Тэгэхээр Call of Duty Infinite Warfare. Тийм. Тэр яг ингээд тоглоом эхлэхэд бас яг ямар тоглоом мэддэггүй байсан тийм. Нилээ явж байгаа. Хамгийн амар нь юу байсан бэ гэхээр над таалагдсан. Ингээл ерөөсөө нэрийг мэддэг байхад энэ ямар сонин Call of Duty Titanfall-тай адилхан харагдаг тоглоом бэ гэж боджаал сансарт байлж байгаа юм ингээл байлж ирсэн ингээл тэгэл сансрын үлгэх дотор орж байлдал хөлгөөс харж баахан байлдал гэсэн чинь надад хөвгчлээ санагдаад байгаа байхгүй сонирхолтой санагдаад байгаа. Тэгэл Demon Dosales чи Call of Duty Infinite Warfare. За би бас тэгэж юм үзэхээс өмнөөс хамаагүй шүүмжлж болохгүй юм байна гэж бодоод Battlefield дэлхийн 1-р дан хийгээд Call of Duty бас арай өөр төрлийн юм хийж чад бас баяртай болох мэдрэмж төрсөн. Тийм ер нь тэр трейлерээр бас нэлээд хүмүүс жоохон хандлагын наашнл чадсан юм санагдсан. Хүмүүс ч гэсэн бас яг сонсны бодол хамаагүй байжгүй байна. Ер нь жоохон хүлээлт үүсч чадлаа гэдэг. Тийм надад бол яг би сүүлийнхэн Call of Duty-г ерөөсө тоглоогүй л дээ. Black Ops 2-оос хойш ерөөсө тоглоогүй. Би дундаас нь дуусгаач хайцсан байхгүй өдөртөө санагдаад. Тэгээд яасан чинь конференц дээр нь демог үзэхэд хөгжлөлтөө сурчлаа. За подкаст хийх юм чи дахиж үзье гэж дод тусдаа демо бичлэгийн албаасаа чанал руу нороод харсан чинь баг 76,000 дизлайк 34,000 лайк л байсан баг. Тэгэхээр хүмүүс одоо үнэхээр тэгж айхтар залхацсан юм уу эсвэл
батлагаасаа олныг дуурайж тэгж дислайклаад байгаа. Над бол таалагдсан тий. Дислайк хийх юу л яваад байгаа юм. Урсгал яваад байгаа юм шүү дээ. Тийм. Урсгал шиг санагдсан. Геймплей нь өөрөө бол яг хөгжлөл харагдлаа яг сансарт галц зэвсгэр байлдан гэж аахгүй ямар нэг физик асуудал байх ч гэсэн чинь зүгээр л тоглоом юм чи тий. PlayStation бол нэг иймэрхүү өөр тоглоом байл. Өөрч байгаагүй мэн тий. Ингээл тусаа. Ингээл тустай. Энэ бол PlayStation нэг цаг жоохон хитэрсэн багтай. Тийм. Ubisoft-ийн хамгийн урт байсан баха. Тийм. PlayStation бол ерөөсөө ингээл тоглоомын араас тоглоомны трейлер гаргаал ерөөсөө явцсан. Тоглоом гэдэг шууд шууд. Энэ бол ер нь хүн ирж нэг сүртэй нэг ганц хоёр Kojimag танилцуулж яасан тэгэл Crash-ыг зарласан тэгэл баг тэрнээс өөр нь сүртэй юм зарлаагүй шууд ингээл тоглоом араас тоглоом. Тэг яг хэмнэлүүд хурдан байсан ч гэсэн би Microsoft-ийнхоос илүү Sony-гоос арай их юм ойлгож авсан гэж бодсон. Тэгээ PlayStation яг хуу тэгж шахахгүй ингээ жоохон удаан цаг 30 минут 2 цаг бол хангалттай хийж чадхаар байсан л гэж бодчихлаа л да. Тэр шоугаа. Тийм, тэгэж танилцуулсан юмуднаас гайгүй жинтэй юмуд байсан шүү дээ. God of War байна, Days Gone байна те. За Horizon Zero Dawn тэгэл Detroit Become Human, шинэ Resident Evil, Call of Duty, Crash Bandicoot-ийг remaster хийж байгаа гэж Spider-Man-ийн тоглоом. Тэгэл Death Stranding энэ дандаа юм жинтэй юмнуудыг бол үзүүлж чадсан гэж бодчих. Ер нь хамгийн их таалагдсан Sony их байлаа. Яг энэ дээр Sony дээр бас гаргаагүй ч гэсэн Nier Automata гэдэг тоглоом яг PlayStation 4 exclusive тоглоом байгаа. E3 трейлер гэж гарсан. Тэгээд яг хойшлогдоод бас 17 хүртэл хойшлогдсон байлээ. Акшн үнэтэй ажгүй харагдаад. Конференцүүдийн хувьд бол ер нь ийм байлаа тий. EA, Bethesda, Microsoft, Ubisoft, за Sony гэсэн. Тэгээд би бас маргааш нэг хүлээж байгаа Nintendo-г үзсэн. Nintendo зүгээр конференц хийгээгүй ч гэсэн яг юм Treehouse гэдэг зөвхөн демонууд үзүүлээ явсан. Энэ жил бол зөвхөн Legend of Zelda-гийн шинэ демо үзүүлсэн. Тэгээд нэр нь Breath of the Wild гэдэг трейлер геймплей үзүүлсэн. Тэгэл тэрийг ер нь демогийн тоглох гэж 4 цаг очролж гин. Тэгээд тэр хүмүүс ингээд бүр гүйлдэж байгаа бичлэг байсан те. Тийм. Энэ нь бол 2006 онд анх Wii-г зарлаад бүр тийм амар юу байсан юм байна л да. Очртой тийм амар хүмүүс ингэж гүйлдээд тэгээд тэрнээс хойш ер нь тийм байж байгаагүй. Тэгээд энэ Zelda демо тоглох гэж тэгж бүр амар хүмүүс нэлээд хайптай үүсгэж чадсан юм байлээ. Тэгээд Nintendo-гийн зүгээс ч гэсэн ганцхан Zelda-гийн демог үзүүлэх нь өөр юм үзүүлэхгүй гэж ярьчихсан. Тэгээд баг тэр нь ч гэсэн болсон юм шиг санагдсан. Покемоны нэг демо өдөр үзүүлсэн тэр бол тэгээ угаасаа ойлгомжтой. Ойлгомжтой. Угаасаа л Покемон юу хүлээх нь ойлгомжтой. Шинэ Покемонууд гарна, шинэ газар байгаа. Тэгэл тоглоом, геймплей адилхан хэвээр байгаа юм чинь. За E3-ын талаар хоёулаа яриагаа ерөөхдөө өндөрлж जैन л да. Тэгэхээр E3 дээр зарлагдах байсан мөртлөө яригдаг ба тоглоомын талаар Gamecast мэдээлэл үлдсэн шиг юм тийм. Тийм нөгөө хүмүүс Red Dead Redemption 2-ыг нэлээд хүлээжсэн ч болоо тэг зарлагдаагүй. Тэгээд Nino Kuni 2 гэдэг нодлон зарлчаад энэ жил бас юу ч үзүүлсэнгүй л дээ. Тэгээд ямар учиртай тоглоом вэ? Энэ нөгөө Studio Ghibli гэдэг үүдэн шүү дээ. Анимашн гэдэг. Тэрнтэй хамтарч хийж байгаа Nino Kuni нэг нь нэлээд сайн ер нь гоё RPG болсон гэдэг юу сайн үнэлгээ сайтай байдаг. Тэгээд тэрний 2-ыг хийж байгаа. Тэгээд нодлон зарлахад бол нэлээд хайптай байсан. Тэгээд тэрнээс хойш жоохон чимээг болчихж байгаа санаа зовоож л байгаа. Тийм график нь нэлээд ажгүй. Тэгээд саундтрек нь нэсэг Ghibli-гийн хүн зохиож байгаа нэлээд гоё саундтректай байдаг. Тэгээд Final Fantasy 7-гийн ремейкийг нөдлөн зарласан гэсэн энэ жил бас нэг дахиад шинэ юм үзүүлсэнгүү. Тийм учиргүй олон тоглоомтой Final Fantasy шиг франчайз тоглоом болгоно ремастер хийн яа нэг л хэцүү төхөл гэдэг. Яг 7-г өөөсөө 7-д хүмүүс нэлээд дуртай байдаг. Тэгээд 7-гийн ремейк нөдлөн бол хийгээд баг л хүмүүс нэлээд ойролтол амар юм болж байсан. Тэгээд Shenmue 3 дээр бас нөдлөн яг зарлаад энэ жил яг дахиад жоохон шинэ үзүүлсэнгүү. Яг 1 2 гэж хийчихэд 3 нь ерөөсөө өмнө 3 дээрээс хойш дуусах хэрэгтэй байсан ч болов ерөөс хийгдэгүүд орхигдсан байсан бохоггүй. Тэгээ нөдлөө яг Kickstarter-аар ингээ Shenmue 3 хийж гинэ гэж Kickstarter-аар мөнгө босгоно гэдэг хэцүүс тийм хүмүүс нэг юу хийгдсэн байсан мөн өдөр тийм. Гэхдээ яг мөнгө босгоод одоо хийгээл байгаа юм шиг байна. Тэгээ түрүү ярьсан Elder Scrolls 6 бас чимээгүй байсан. Том тоглоомгүй иймэрхүү л. За дүгнэлт болгож хэлэхэд 2016 оны E3 ямар авгинка гэвэл энэ жил яах вэ? Нодлон жилийнх шиг бүр амар тийм юу яж чадсангүй. Хайп. За тэгэж хэлэх юм чи тааш. Нодлон бол угаасаа Sony яг тэр миний түрүү ярьжсэн тэр Last Guardian
Final Fantasy 7-гийн ремейк дэ Shenmue 3 гэдэг дистралж зарлал ерөөсөө ингээд баг энэ 10 жилийн хамгийн шилдэг E3 болчихж байгаа байна. За тэгээд энэ жил бас Sony мэдээж хамгийн сайн байсан гэж бодож байна. Тэгээд Ubisoft EA бол next тооцож чадсангүй, Bethesda бол байдгаараа л ингийн байсан. Microsoft ажгүй байсан ч гэсэн яг Windows 10 дээр бүх юма гаргана гэж зарласан. Тэгээд дээрээс нь Scorpio яг сүултэн зарлаад ингээд жоохон эргэлзээ төрүүлсэн байх гэж бодож байна. Нүүбрийн хувьд юм хэд юм бэ? Би ч ураг анх удаага л ингэж анхааралтай конференц болсон юм үзэж байгаа. Яг ерөнхийдөө дайжгүй л дээ. Гэхдээ тэгэж шууд болж яхад шууд үзээд тахаар яах тэлэх санагдсан. Дараа нь яг сууж гаад бүгдийг гүйлгээд хараа явуул их зүгээр. Үзэх юм уу үзэх юм уу зүгээр яах юм. Зүгээр. Гэхдээ яг над чигс үздэг хүмүүс зөндөө явах болов гэдэг энэ подкаст нь хийж байгаа болохоор энэ нарай илүү дүнтэй өгөөжтэй явах болов гэж найдаж байна. За 6 сарын подкастууд бол ингээд E3 талаар дуусчаа. Тэгэхээр 7 сарын сүүлээр бас дараагийн подкаст орох бах. Тэгээд тэр болтол E3-ийн сэтгэл ямар байсан те Genko тэр ярьс дээр нэмээд өөр тоглоом соригч улсууд ямар мэдээлэл хүргэмээр тэр зүйлсээс комментээр үлдээгээрээ подкаст холбоотой сэтгэлүүдээс үлдээгээрээ өмнөх подкастт хүмүүс сэтгэлүүд их сайн үлдээсэн байсан ч гэсэн тийм би зүгээр нэг тим юм байна гэдэг нэг 2 3 үг яагаад тарахгүй те өгүүлбэр ингээд уртууртын бичгээр бүр шүүмжилсэн байсан ч гэсэн амар урамтай байдаг байхгүй ерөөсөө. Нөгөө хоёлоо дараагийн подкаст дээр юу ярих уу гэдэг ингээд асуух хүмүүс бас комментэр зөндөө үлдээсэн байсан шүү дээ. За. Тэрийг бас нэг ярьж чадахгүй болохоор жоохон юу гэж тэгсэвдэг гэл. Тийм яг энэ сарын подкаст чи ерөөхдөө мэдээнүүд явчихж байгаа л да. Тэгээд өөр тухайн тоглоом гэдэг юм ямар нэг юмны эргэн тойронд асуудал юм гэхээр бас арай өөр цуврал маягийн юм хийж л харах гэдэг юм л да тийм. За өнөөдрийн подкастд бол ямар ч юм байлаа. Тэгээд цаг гарган сонссон. За эсвэл видео хөлбөрийг нүцсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн подкаст хүртэл түр баяртай. Нүүбэр болон гинх байлаа.